Nice. Одоо би нэг юм бодод байгаа нэг тань мэдэх хүн иймэрхүү залуучууд одоо ихэнх нь одоо подкаст иймэрхүү амар сонсдог болчихлоо шүү дээ. Тэгээ ихэнх нь ярьж байгаа нэг гасипин юм амар ховж юм ингээл юм хар юмнууд гэл манай охин хүртэл ингээл тийм үзэж. Одоо би нэг од мөндөр те Занга ТV тэгээ одоо саяны одоо чиний ярьж иймэрхүү юмнууд дээр хөгтөдөг гэлөө. Харал. Одоо яг хэрэгслэр нь л дайрч байна л. Тий, манай хүүхэд шалгаагүй одоо орчлонд нэгдүгээр анги л да. Тэгэл ингээд одоо утасны хамааралтай шун болж ирэх гээд байгаа байхгүй. Тэртээ түргөө бид нэр дийлхэ болно. Тий. Бидрээс илүү юм хус түнхэн. Тэгэхээр entertainment, education хоёрын хак нийлүүлэх хэрэгтэй юм бил. Тэгэж гоншгонд гош араас нь тэгэл ерөөсөө араас нь хөөцөлтөд барахгүй юм чинь урд нь андаа зогсчих хэвчээ. Тэдний бидний нөгөө тулцсан юм байгаа шүү дээ. Тэр тулцсан мод туршлагыг яг тэдний өөрснөө сонирхолтой нь одоо эволюци гэдэг те одоо хольж утгаад тэнд хоёлаа яг киног бас боловсрох одоо те нөгөө мессежээс ч байгаа шүү дээ. Тэрний талаар ярилцсанаа. Тэгээ яг тэрийг бас хоёлаа оролцуулаад гол нөгөө энэ чинь нөгөө угаасаа энэ манай продюсер битээр яаж нэг үнцэн өгөх хэвчээ. Нэг цагаас зарж байгаа юм чи. Нэгэн цагаас зараад нэг мессеж авах хэрэгтэй шүү дээ хүн. Хөө тэгээд ингээд яагаад тахгүй тэгэл. Тэр мөрөн дээр нь яа. За бичиж явж байгаа шүү. Бичиж явж байгаа юу те? За. Окей. Самбайцгаана уу саруулханд монголчуудаа. За ингээд манай подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн зочноор бол мэдээж Монголын алдарт супер найруулагч, жүжигчин, соёлын тэргүүний ажилтан. За ингээд нөгөө мууза гэдэг янз бүрийн гоншингийн яриад бол дуусахгүй. За ингээд Fantastic Production-ы захирал Батүлзийн Тамир хүрэлцэн ирсэн байна. За хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Өдрийн мэнд төргий. Баярлалаа. Чамд өдрийн мэнд төргий. Баярлалаа. За тэгээд тарган тавтай өвлжиж байна уу? Онд минь орвоо. Тэглээ. Одоо онд минь орох гэж байна. За. Одоо хоёрын өгсөн ноос өмдөг өмсөж байгаа юу? Үгүй одоо тэрүүгээр чил гарлаа шүү дээ. Тэр модуу манаас холж ухаантай тий нас нэг бид чи яг өдөө ахнар нөө ажил гээл эрүүл мэндийн хүртэл умартаа тэгэл яж хатал хөндлөнгөөс харж дүү маань л хөрхөө дулаахтай сайхан дотор өмдөглөө. Тий нэг дүүгийн сэтгэлээс авахгүй. Тий тэр чигээ сайхан л байлаа. Тэгээ одоо сайхан байх бах л та. Нөгөө одоо хоёрыг ярихаар нэг яг нэг миний нэг эсрэг юу санагдаад байгаа байхгүй. Тэгээ нөгөө сошиалэр байх дийсэлцчихдээ бид нэг үгтэй аймаар байгаа нэг. Ингээд тийм гоё залуу тий. Тэгээ нэг хаяада нэг каноны төгсгөл гарч ирээ буудуулаа хүчих юм аа. Нэг айтайхан дөрөв гэж бодохгүй юу. Тий тэр болно л та. Тэр чинь тэгээд бас нөгөө энэ чинь нөгөө юу л байгаа л да. Үзэгчдийн симпати гэж нэг юм байгаа шүү дээ. Үзэгчдийн симпатин дээр одоо жишээл байнга модон чихэр идэв байл тийм ээ. Хүн өдөн штэ, гол гэж штэ тийм. Бид нар ч гэсэн ингээл гоё юм герой дөрүүд дээр байнга гараалах юм бол тэгэл хүн өсөсөг бол өдөн штэ. Тэгтээ тэр одоо харин нэг тийм тактик юм байна. Одоо 101 дээр өөрөө гол дүр нь болоод ингээ явж байгаа. Тэгснэ те дараагийнх дээр нь байхгүй ч юм уу. Тэрийг яаж микс хийв? Тий, тэр чинь нөө юу л яана л да. Мэдээж одоо нэг хүн нэг продюсер болоод юм уу нэг найруулагч болоод тэгэнгүүтээ жүжигчин хүн байжгаад тэг ингээд нэг уран бүтээл хийхээр ингээд ер нь манай урд өмнөхөн ч тиймээс одоогийнх нь ч бас тийм л байна л да зарим нь тэр юу гэхээр нөгөө ингээд өөрийгөө л гаргаадах сонирхолтой. Тэр мэдээжлээ тэр чинь хүн буруу биш шүү дээ. Өөр эргэн тойронд хансадан одоо юу одоо мөр төрсөлцөөд одоо тэр үйл явдлуудыг хамт хийж байгаа хүн байхгүй. Бидний хувьд болохоор олуулаа. Тийм учраас нэг нэгнээ заавалчгүй ингэж орон зайгуудын нэг нөхөд нэг нь мэдээж ингэж өндийгээд босоод ирлээ шүү дээ. Тэгвэл за одоо энийг ингэж бид бүхэн чинь хамт олноороо тэр хов уран бүтээлчтэй ч гэсэн чин сэтгэлээсээ сэтгэл ханамжийн дээр тэ хоёрт бас тэр нөгөө үзэгчдэд бас сонирхолтой янз янзаар байх. Тэгээд тийм үднэс манайхан ч их бодлогын төвшөнд их дөрүүдэд хаваарилж цаана болох. Харин тэр надад бас их мундаг санагдаад байгаа. Одоо ингээд армийн жанжин хүний хувьд тийм үү. Одоо ингээд та нар чинь айгу олоолаа баг. Одоо ухаанда камертон ингээд хамтлаг байлаа гэхэд дөрүүлээ авахад дөрөвнийг менеж хийх хугацаа хязгаартай байгаа байхгүй. Тэгээ ингээд мөрөмрөө гэж. Тэгэхээр тэр олон хүмүүсийг ингэж одоо тийм ээ нөгөө туглын тур авахгүй хин цэхгүй гэдэг шиг тий. Одоо тэгээ тэрийг ингээ хуваарлах надад сонь. За Барса чи галзуу ганаа болоо шүү гэдэг ингээ тий. Тэр процесс яаж явагдаж чинь. Тий. Тэр чинь одоо ингээд үзэгчдийн симпати гэдэг чинь бидний яг одоо энэ уран бүтээл цаашаа явах
тэр нөгөө гол гүшүүрэг болно шүү дээ. Тэр чинь яагаад вэхээр сонирхолгүй юм хийгээл үйл үзэгчд бол үзэхгүй л байгаа л байна. Харин 102 дээр галзуу гана гэдэг дээр Барса тэр ажиллаа. За яг ингээд Барсач яг ийм стил нь ийм баймаар, загвар нь ийм баймаар хийсэн үзэгчдэд илүү хүрлээ. Тэгэхэд найруулагч нь бодно шүү дээ. За энэ дүрийг хөгжүүлээ. За одоо энэ ингээд за одоо тэгэнгүүтээ одоо болноо. Одоо энийг ална. Алахгүй болохгүй. Тэгээд Барсаг одоо бууддаг ч юм уу те. Тэнд нэг бас нэг дандаа л юм нэг бодлогын чанартай л нэг хийдэг юмнууд байгаа л та. Тэгэхээр найруулагчийн өнцгөөс яг нөгөө яг өөрийнхөө вижн гэхээс илүү үзэгч маань тийм үү. Тэр симпат дээр бол яг тэр өнцгөөс аль болох харах гэж хичээж хийж байгаа юм тий. Тэгээ өгүүлдэ бас яг тийм биш л. Бас биш үү. Яг тэгэхээр тэр найруулагчийн нэг юм дахин давтагдчихгүй харах вижн байгаа шүү тий. Тий, тэр одоо найруулагч өөрийн нэг signature гэж нэм байгаа шүү дээ. Бас тэгээд хоёрт эн чинь нэг юм болчиход байгаа. Манай нэг үзэгчдийн уран бүтээлийг үнэлгээ бас нөгөө юм value гэх нэг юм арай боловсроогүй зүгээр хөгжиж яг кино урлагтай хамт хөгжиж явж байгаа гэх юм. Одоо сүүлийн залуучууд бол айхтар болсон шүү дээ. Одоо жишээлбэл Оросууд жишээ эхлэх юм бол одоо урлаг нь хэдэн онд үүссэн тий. Тэнгүүд одоо Антон Павлович Чеховын одоо цахлааг тоглоно гэх юм бол хин тоглох нь чухал. Тэгээ тэр жүжигийг бол автоматар бүгд мэдчихийдэг. Үзэгчд нь тийм төвшөнд байгаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр бас тэрнийг бас бий болгохын тулд одоо бид бүхэн бас хамт олноор ингэж яваад продакшн гэдгээр яваад тэрүүгээр уран бүтээлээ тэрний хажуугаар бас нөгөө тэр үзэгчдийг чинь бас сургахын тулд өөрснийхөө мессеж өгөхын тулд дандаа второй планд нь өөрснийхөө мессежүүдээ ингэж явуулж ингэж л хийж байгаа л да. Ер нь хийх гэж хичээж байгаа гэх юм уу? Зөв. Яг л нөгөө бас дахин өндөг шиг бах юм. Нөгөө дахин өндөг гэдэг шиг бах нөгөө үзэгчтэй бас өөр нэгсэндээ байлан дагуулах хэрэгтэй. Тэгээ одоо ингээд фантастик уран бүтээл эхлээд бол гоё нэ хайрын явж байгаа. За тэгэл бодлын улгаач байдаг. Одоо ингээд сүүл рүү яалтч одоо энэ 100 гэм бүтээлүүдийг ярихаас одоо хамгийн сүүлийн апдейт нь л энэ байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо Тамир гэдэг хувь хүн одоо анх хэдтэй байсан 20 хэдтэй тий. 23 ингээд тий. Одоо 26 тайсан. Иргэжил мэлээс 40 хүрлээ шүү дээ. Завх гарсан. За тэр бидний хажуугаар нас олон нийтээс сүлжээгээр тэр нэг 40 хүрч байгааг яриад өөрөө давхар яриад. Тий давхар. Тэгэхээр яг тэр нөгөө хувь хүний одоо үзэж харж байгаа тэр апдейт. Бас энэ өөр ингэсэн үзлүүд яг ингэж нөгөө үзэгчтэйг хамт хөгжин үзэгчтэй бас байлтан дагуулна гэдэг. Тэр нөгөө дээрэс нь хувь хүний амьдрал туулж байгаа зүйл. Одоо юу гэдэг зүгээр тохиолдож байгаа процессыг байгаа шүү дээ. Одоо Стивен Спилберг одоо чинь өөрийнхөө нөгөө ингээл яг хувийн юмнуудыг амар оруулж тий. Одоо магадгүй тэр амьдралд салалт, нийлэлт, үхэл, хагцал тэр бас ингэж нөлөөлж орж ирэх бах тий. Тэр нөлөөлөлтөө нөгөө ерөнхийдөө нэг тийм байдаг шүү дээ. Стивен Спилбергийн кинонууд чинь тийм losers нэг жоохон hero болж байгаа нэг тиймэрхүү гол дөрүүдийн жанжин шоумод нэг тиймэрхүү байгаад байдیں۔ Тэгээд Тарантиног бол бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Гол дөрүүд нь угаасаа балмад зэрлэгдэх тэ энгийн байсан ирнэ таагчшгүй тийм дөрүүд огцон мэргэлдүүд хийдэг. Ухарч муурдаг. Сцен ухарна гэдэг. Тэр нөгөө юм Тарантиногийн өөрийнх нь тэр нэг хувь хүний одоо нийгэм болон за тэр энэ байгаль дээр оршиж байгаа тэр дотоод мөн чанарын л характер байхгүй. Тэр болгоноор л гарч байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол одоо манай бүрнэгээ найруулагч байгаа шүү. Одоо манай дүү тэгээ бүрнэгийн их романтик юм байхгүй. Тэгэхэд ингээд хийж байгаа кинон дээр тийм романтик сценэ бүр айгүй гоё ингээд хийж идэв. Тэгэд яг нөгөө юм гений юу ингээд дамжаад нөгөө монголчууд нөгөө юу гэдэг шүү дээ. Айлын багтаа ингээд голомтоо сахиулна гээл тэгээ би ойлгодгүйсэн чинь тэр явандаа тэр чинь нөгөө 20 дэд хүүхэдтэй болох нэг өөр тэр нэг авсан гений мэдээллийн авсан мэдээлч 20 дэд дээр гарч байгаа хүүхдийн ген очиж чинь би нэг 30 дэд гаргасан бол 30 гэхээр чинь 20 дэд хоёрыг чи зааг тэр хоёрыг чинь генд очиж байгаа мэдээлэл чинь өөр гэдэг шиг яг хэдэн настайдаа хийсэн кино гэдэг чинь бас айгаа чухал байгаа байхгүй. Тэрний тэгээд ерөнхийдөө нийтлэнг дэлхийн том найруулагчтай ер нь бол 30-аас дээш ер нь суперстарууд ер нь төрөлд 20 дэд бол байхгүй баг ер нь нөгөө амьдралыг нөгөө үзэж туулаад тэрнийг мэдрэх мэдрэмжээ тэр өвдөө эмзэгэл одоо тэр сэтгэхүүгээ тэр уран бүтээл дээр дамжуулж гарч одоо нийгэмд одоо 10 алхмаар төрүүлж алхах тэр нэг юм аа өөрийнхөө жанжин шугам болгож мөн чанартай. Нэрээ одоо Джеймс Кэмерон, Мартин Скорсезе бүр бараг талнаа өрчээд ингээд явах тусмаа манайчсан сангид явах тусмаа л улам бүр үнэтэй, улам бүр чанартай, улам бүр тус даасан л болно л гэсэн. Тэгэхээр энийг зогсоож болохгүйгээр байнга л хийж байгаа.
Одоо жири одоо үзэгчдийн өнцгөөс бол ингээл бүх кинонууд ч гоё. Тэгэнгүүт яг энэ өндөрлгөөс харахад гэдэг шиг ингээд эхлээд нөгөө анхны уран бүтээлүүдэд харахаар бас би бас болоогүй юм шүү гэж тэгж эргцүүлэх үү тэгэхээр эргцүүлэг яах вэ? Тэр чинь тэнцэнээсээ би хөгжиж байгаа юм чи. Гэхдээ би ер нь бол өнгөрсөн хийсэн киноны алдаа малд би тэнийг бол алдаа гэж боддог байхгүй. Тэр алдаа байж би өнөөдөр байх байхгүй. Хэрвээ тэр алдаа байхгүйсэн бол өнөөдөр би энэ зэрэгт хүрэхгүй гэдэг чинь бас асуудалтай байхгүй. Тэр чинь би яг 20 эдтэд байсан гэхээр чинь би одоо ингээд ажлынхаа залуучууд хэлдэг байхгүй. Та нар алдаа, дурал, шат тий. Бити ингэж хайр дурал дээр тооны машин бод тий. Нэг найз нөхрөл дээр бас бити тооны машин. Яадаг юм бэ чи нэг муу найзтай нөхрлөл үз. Тэрнийг муугийн танил үз. Амьдрал юм гэдгийг л ойлгоод бод. Тинчээс нэг юм аваад болоо гэдэг шиг. Би энэ хийсэн кино сайнтай ч юм муутай ч зарим хүмүүс таалагдсан ч таалагдах зөндөө олон баг. Гэхдээ тэр таалаг хүмүүсийн тэр өнцгийг бас сонсох хэрэгтэй мэдэх. За ийм ойлгохгүй. Миний энэ жоохон дутуу байсан учраас энэ хүн ойлгоогүй юм байна. Тэгэхээр би дараагийн уран бүтээл дээр энийг хийя гэдэг. Тэгээд ингээл апдейт хийгээл. Анх азралын шокийг хийгээл яг тэгэл хүн болгон ч зүгээр за Тамирын одоо ингээл комментээр алхана л гээл. Бүгд л яриа л ах нарч яриа л. За Тамирч одоо комментиг ойлгочлоо. Надад бүр ингээд хүмүүс тэгж яриад тахад бүр эсрэгцмээр санагдчихсан байхгүй. Тэгээд миний хат маань нэг албар экшн драма гэдэг. Тэгээд миний хат маань нэг түүнд чадахгүй, мэдэхгүй. Гэхдээ зөөртө чаленж хийж байгаа байхгүй. За окей, ийшээ үзүүлдэг. Тэгэхгүй би яг ингээд хийдэг юм хийгээл ах юм бол би өнөөдөр зэрэгт хөгжихгүй. Ингээ анзаарах юм бол бидний хийсэн кинонд бол ер нь бол жанраар өөр байна. Одоо нөгөө англи хэлний range гэж ярьдэн шүү дээ. Тэгээд тэр нөгөө дээр үн домогч Джон Вейн нөхөр бол баг 100 хэдэн киносон бүгдээрээ л cowboy кино. Гэтэл Адам Сэндлерийг дараагийн левел түргсэн нөгөө комедигоос тэр драмаар ордог ч юм уу. Jim Carrey бас. Jim Carrey байна. Тэр чинь нөгөө бас нөгөө юу вэ? Жидүр хэлсэн. Найруулагч нь өөрөө яг тэгээ шийдээд ингэ явчихаар жүжигчт нь хүртэл одоо орсоор бол амплуа, жүжигчний амплуа гэдэг. Жүжигчнийх нь амплуа нь өргөн болж эхэлнэ гэсэн. Тэнгүүдээ одоо би жишээлх юм бол за энэ дүр дээр алдраа чи хошин шогт байсан юм чи тэг комеди юм хийдэг юм чи за чи энэ дүр дээр явчих. Гэлэх юм бол би тэрүнийг халаал. Барса чи одоо барса чи сөрөгдлийн дүр тоглоал гэдэг юм чинь. Чи одоо ингээл тэгэл би барсаг аал. Тэгэхгүй одоо ингээд өмнө дээр наанз. Тэгээ дээр нь дандаа бид нар байнгын залуу байхгүй, байнгын тийм лаг байхгүй. Шин залуучуудаа дуудана, шин залуучуудаа гаргаж байна. Тэд нар дээрээ бас зааж зөвлөнө гэл. Ингээд юм тэгэл ингээд нөгөө бидэд нөгөө тойлын нэг зорилго байгаа юм л да. Бидэд бол мөнх биш угаасаа ингээд өссөн байхгүй болно. Цаг хугацааны асуудал энэ бол. Гэхдээ бид нэг түүхэн төлөх нэг юм хэрэгтэй. Тэр юу гэхээр Монголын кино урлагийг дэлхийн зах зээл дээр яаж гаргах уу гэдэг шангийн татаж өгөөд бид нар өөрснөө галын цуулыг, мөсийн цуулыг те эндээ шархаа авъя, юу авъя. Тэгээ ямар ч сан гаргаал энэ бол ингээд бидний энэ тоогоноос хоолоо идж байгаа те энэ Монголын кино урлагт байгааг энэ бол бидний мөн чанарын үүргээ гэдэг юм ухамсарлцсан. Өнөөдөр бүгд дор дорно хичээгээд ажиллаж байгаа. Яг тэрнтэй адилхан ингээд залуучуудтай боломж олгох өшөө кино урлагийг яаж гоё болох вэ? Ингээл 102, 103 дээр ингээд бүх технологиудыг ингээд гадныхныхээ судалж байгаа юм. Тэд нар мэдээж 150 сая долларын бажтай кино өнөөдөртэй нэг сая доллар өрөхгүй одоо бажтай кино хоёрыг хооронд нь харьцуулаад доромжилж байгаа шүү дээ. Ер нь бол ийм кино байна. Гэхдээ бид нэр сая доллар хүрэхгүй байгаа тэр төсвөр тэр 150 саяар хийсэн юм шиг хийх гэж маш их уран нарийн одоо суу зайл гаргаж байна л гэсэн үг. Харин тэр дэлхийн зах зээл рүү гарах мэдээж угаасаа яриад тэртээ дэргүй тийшээ орох байсан. Ерөнхийдөө одоо тэгэхээр гэхдээ эндийг эхлэхийн тулд эхлээд мөнгө санхүү. За Монголын нөхцөлөдлийг ярих хэрэгтэй. Киноны салбарын эхлээд хоёул мөнгөний нэр. Ямар бажт гардаг? Мөнгө хаана суултай? За тэгээ бизнес моделийн нэр. Голдуу кино театр юм, IPTV юм уу? Тэр нэг юм одоо нэг хөшигний ардах санхүүг нэг үзэгчтэй бас нэг яаж игэл. Яг бас нэг тэр бас ярьж болох юм ярьж болохгүй. За тийм л баг. Тодорхой хэмжээний ойлголтууд байна нөгөө. Одоо дистрибьюшн компаниудтай бий болчих те. Том компаниуд болсон байна. За Namadia байна. За одоо Orange байна те. За өөр одоо юу вэ? Voo байна. За эдгээр ингээд одоо кинонд одоо зохиолын аваад хөрөнгө оруулалт ингээ хийж тэр нь одоо хөрөнгө оруулалтыг хэдэн хувиар орох юм. Ингээ тэр нь одоо нийт баажтууд бол харилцсан ялгаагүй өөр байгаа.
Дээр нь тэрэн дээр одоо жишээлх юм бол за нэг Ari камераар ингээд хий гэж бодоход нэг өдрийн нэг одоо 2.8 сая төгрөг нэг камер нь. Тэгээ тэрнийг 2 камераар хийн. Тэгээ тэр нь 30 хоног хийн, 60 хоног хийн гэж янз янз ингээд юунууд байгаа даа. Тий. Тэгээд камер дээр их замбрааг яваад өчөж байгаа. Зарим нь team камер ашиглахгүйгээр зүгээр яг тэр камерын одоо баачтар жишээлбэл нэг уран бүтээлээ хийх ч юм уу те. Нэг тийм ингээд янз янзын тэр нөгөө төслүүдийн өөрсдийн нэг харсан таргадууд байгаа шүү дээ. Тэднэр лугаа хандсан юм дээр л баачтуудаа гаргаад тэрэн дээрээ нөгөө хамтарч ажиллаж байгаа тэр distribution компанид болон тэр нөгөө picture-үүдтэйгээ бүгдээр ингээд шеэрлэх тиймэрхүү тэнцэнээс орлогоудаас шеэрлэн хэдэн төгрөг гаргасан хэдэн төгрөг гаргасан. Мэдээж Монгол улсад бол сая нэг өмнө нэг Ано хатан биш нөгөө ямар кино л байсан нэг түүхэн кино нэг тэр бум гарантайгаар хийгдсэн. Тэгээд нөгөө Монголын эдийн засаг чинь бас өөрөө бас яг хангалттай яг кино урлаг дээр техник юмс фул хийж гаргаж өгч чадахгүй байна. Тэгээд сая 103 дээр бол манайх чинь нэг тэр бум гараад явцсан. Тэр бум гараад нэлээд явцсан. Гэхдээ бидний нэг туйлын зорилго одоо компьютер график дээр маш их хөрөнгө зарсан. За тэгээд тэр техник технологи тэдний юмнууд дээр бид нар яг стандарт энэ нөгөө яхаа ингээ харахад бид нар ингээд ашиггүй юм шиг байгаа бид нар өөрөө энэ практик хийдэг байгаа. Одоо бид нар өөрснөө боловсроод бэлэн байхгүй бол гадны зах зээл дээр гарч бид нар юугаж мэдхгүй дахиад технээс эхлүүл бид нар биш болчих واخгүй. Тийм учраас бүх юмнуудыг судлаад бүх гадны дурангуудыг авчирч, камерыг авчирч, саунд, компьютер график гэл гадныханд ангиж ханддаг. Тэгэхээр нөө гадныхан чинь бол нэг том зах зээл дээр ажилладаг учраас бидний баажт бол үнэхээр зүгээр ханаадан байгаа. Тэгэхээр бид нэр тоохгүй баг. Тэгэхээр Монголдо яаж энэ боловсруулалтыг бий болгох вэ гэл. Зүгээр нэг кино хийх гэсэн чинь бөө юм бодоол яваад идэх. За энэ одоо энэ салбарын жоохон гой болгочвол. Одоо тэгээд анх 102 дээр чинь манай пиротехникийн чинь байхгүй байдаг л. Пиротехник нөө special effect нөө буу сум юмны тэ. Тэгэд Казахстанаас бид нар авчирч байгаа. Тэгээд тэднэр дээр авчирч байхад бид нар яах вэ одоо яг шударгал хэл. Яг тийм пиро хийдэг ганц хоёр одоо тусгай мусгагийн хүмүүс. Тэднийг дуудаад зайлуу гэлс технологиг нь хулаад байгаа гэж. Нав хавыг хараад. Харуулахгүй. Тэр чинь бас тэгэн шүү дээ. Нөгөө хараад юм хоч чинь зураг авалтын туршинг очиж чинь. Тэгээд яг зураг авалт гэхэд л ирээл наачна. Тэгээ манайх зэрэглэн харна. Тэгэхэд өнөөдөр будаа идэх гэдэг шүү дээ. Тэр чинь нөгөө эхнээс будаа идэхтэй биш нөгөө цаг хугацаа очих гээд. Харин тий яг тий. Тэгэл монголчилчил тэгээд өнөөдөр 103 дээр ихэд өнөөдөр манай пирогийн салбар амар хөгжсөн байна. Жилийн дотор шүү дээ. Жилийн дотор заа. Би тийм бүр амар бахархалтай. Би Казахстанаас тэгж авч ирсэн монголчуудаас авъя. Тэгэхэд манай монголчууд сая ингээд тэр пирогийн техниктэй одоо ингээд болоод эхэллээ гэхэд гадны киночд орж ирээд гаднаас пирог авахгүй. Монгол байгаа юм байна гэд монголд манайх стандартын дагуулчих жоох. Энэ мэтчлэн ингээд нэг ингээд хөгжүүлээд болсгоо. Ингээд болох гэл бүх талдаас нь боддог л да. Тэгэл одоо ер нь эрвэхэрээ л үзэж байна. Айгуу тийм галтардуул асуулт л та. Ерөнхийдөө бол одоо яг тэр дэлхийн зах зээл магадгүй тэр Холливуд тий. Дэше ер нь ингээд одоо ахаа явж байгаа. Энэ хэр хол замыг ахиж туулахар гэж харагдаж байна. Мэргэжлийн үн юм. Ерөнхийдөө одоо яг ингээд энэ тавцанд харахад тий. Би бол одоо яг моментоо болцсон гэж би бодож байгаа. Вау тийм. Тий. Ер нь бол манай баг бажеттай байсан ч. Баг бажеттай байсан ч гэж. Тэр нөгөө продюсеруудын тохироо явахгүй. Продюсерууд яа тохирно тэдэж нэ. Сайн ингээл Squid Game-ыг харж байгаас $21 сая гэж $900 сая Netflix-ээс. $21 сая харьцангуй гайгүй шүү. Тийм үү. Одоо ингээ одоо чам тийг санагдаж байгаа сте. Тэгэхээр байж болно. Одоо одохгүй гэж хичээгээл байгаа. Тэгээд энд нөгөө манай боловсон хүчингүүд чинь нөгөө төдийлөг нэг юм тийм олон байхгүй. Тийм учраас нөгөө гаднаас авч ихний хэлжинд ерөнхийдөө нэг одоо дээр үед нэг Оросууд орж ирэл ингээл кино хийхин зааж өгөөл тэ ингэжсэн гэдэг шиг одоо яг тийм нэг шин левел дээр ирчээд байгаа ерөнхийдөө. Тэгээд бусад бүх хүмүүстэйгээ бас коннекшнуудын хувьд ингээд хувь хүний хувьд продакшнуудын хувьд тэр соёлын аам тэр бүх юмнуудын хувьд коннекшнууд нь хамаагүй илүү дээр болсон. Бараг нэг энэ 2 жилийн дотор шүү миний харж байгаа. Тэгээд одоо нэг цааш 4-5 жилийн дараа гэхэд нэг сайхан залуу. Сая тэгэл ингээл манайч хизээ хөдлөө нэг Оскар киногоо дэвшүүлээ юм Оскар тэгэл оочгүй явлаа шүү дээ. Тэгэхэд одоо өнөөдөр хэрүүл хийцээ сууж байна. Оскарт миний кино явна, чиний кино явна. Харин сайн баага болгосон дээр нөгөө кино урлагийн зөвлөгөө баахан хэрүүл мөрөл боллоо шүү дээ. Тэгэхээр тэр ер нь бол нэлээ ойрхон байгаа гэдгийг илэрхийлээ байна шүү дээ. Тий.
Тэгээд яг нэг connection талаас асуух гэсэн. Шууд одоо харилцах хэмжээний Тий. ер нь баг болж эхэлж байна үү тий. Энд одоо нөө кино Монголын кино сан гэдэг нэг байдаг шүү дээ. Тэгээ кино урлын холбоо гэж байгаа тий. Энэ манад нэг холбоо чинь нэг жоохон нэг юм value жоохон доогуур байдаг шүү дээ. Нэг жоохон яг тий нэг холбоо төр орж марц ингэсэн гэл тий. Гадныхан чинь болохоор тэр холбоо болоо гилдэр болоод ирэхээр аяг өндөр болоод. Тэгээд нөгөө тэд нар чинь тэр өнцгөөсөө манай холбогч нь тэгж хараад ингэж уул мөргөлдөж ирээд байгаа. Би тэнд нь их олзуурхаа. Тэрэн дээр л манайхан зөв хөдөлж чадах юм бол маш их боломжууд байгаа. Сая тэгээ бас баагаа болгосон тэр сэр салхих гэдэг одоо энэ ийм чиглэлийн кинонууд ихлэ явж байгаа. Одоо коммершл руу бол хараад орч чаддаг. Тэгвэл мэдээж коммершл руу ороход бол мэдээж баажтай хувьд бол амар асуудалтай. Гэтэ ер нь бол бид бүхний хувьд бол амар хичээж ажиллаж байгаа. Маш их хичээж ажиллаж байгаа. Одоо бараг сүүлийн 4 жил. Том продюсеруудтай ингээд ярилцлага хийхэд яг ийм л юм асууд юм л. Яг artistic vision гэж байгаа тийм үү? Тэр цэвэр тэр урлагийн тэр хүний одоо ингээд магадгүй одоо жирийн хүн ойлгохгүй юм гой зүйлийг commercialтай нөгөө нийлүүлэн гэдэг тэр барьерыг яаж ивдэх вэ? Тэр хэцүү л дээ. Тэр чинь нөгөө нэг юу яачаад байгаа юм. Арт кино гэдэг бүр тэр чигээр ингээд юу урсгал болчиход. Тэр нэг хүлээж зөвшөөрөөгүй тэр хамаагүй. Тэр хамаагүй энэ зүгээр миний бодол that's my fuck mind л. Тэгэл орчихж. Нөгөө commercial чинь бол одоо чи боцолтой ширээн дээр ингээд одоо мөрөдө тоглоом дээр л бит нь хэдтэй тоглоом юм те. Бит нь $5 те. Арт бол нэг хэдэн долларын биттэй юм те. Commercial чи хэдэн долларын биттэй юм те. Хийхдээ одоо хэдэн төгрөгийн баашд гарч байгаа гэдэг шиг. Ерөөсөө тэрэн шиг л ингээд том болоод ирсэн. Тэгэхдээ тэр хоёрыг ингээд нийлүүлнэ гэдэг чинь юу л да. Нэг нийлүүлсэн ш сая Parasite гэдэг. Тэр чинь маш том ажиллагаа, маш том одоо индастригийн хоорондын лоббидын дийлүүд явагдчихэж гэж байна. Миний дээр яг дууснаар солонгосын том компаниуд одоо жишээлх юм бол татвараас нь тэдэн хөвжүүлэлдэг. Тэрнчнээс нь шагнал авах юм бол бүр тэдэн хөвжүүлэлдэг. Тэгэхээр CGV Lotte одоо юу Samsung гэдэг чинь кино урлагч чинь хүссэн ч сайн явуулахаас үзарахгүй. Одоо тэнгүүд солонгосын одоо анх солонгосын кино чинь official selection болж хат бөөн баяр болдог л шин. Тэр үед чинь 2016 он л би нэг анх Cannes очиж ирсэн. Тэгэхэд би нэг солонгосын нэг бүүт дээр очиж байгаа байхгүй. Зүгээр nice харьцаатай зүгээр. Зүгээр. Ингээд манай кино урлаг бол ингээд ингээс. Тэгээ сая сүүлд нөө соёлын газрынхантай бас Cannes руу явсан нэг 2000 онд 22 онд л. Тэгээ явсан чи солонгос шал хөрөлцсөн. Харьцахгүй болчих. Харьцахгүй юм чи. Нөө Хантер гэдэг нэг киноос Хант гэдэг нэг кино нэгсэн шүү дээ. Ижонжигийн. Яг тэр яг нэг албан шинэлтэн дээр Cannes дээр болчихсон. Тэгсэн чинь бүр юу харьцахгүй юм чи. Тэгэл би бодчихсон. За ер нь яг тэрний чинь өмнөхөн болохоор нөгөө Parasite ч нөгөө юу авчихсан. Оскар Бонжи хөвчөө Оскар авчихсан. Гэхдээ Parasite чинь нэг ингээ анзаарах бол commercial гэхдээ бас артын хоёрыг одоо яг чиний хүсэж байгаа тэр киноч хийцээ. Нөгөө сонсогчтой зүгээр магадгүй зарим нь commercial art гэж юу яриад байгаа юм бэ? Нөгөө хаяада нөгөө юу яагаад гэдэг. Одоо комментуудаа харахаар зарим үгнүүдээ ингээд гоё тайлбарлаач гэдэг. Би зүгээр ч өөрийнхөө чадхаар ингээд тайлбарлалчээ. Stand up comedy дээр би ингээд нэг амар зөвүүн sarcastic юм зөвүүн мессеж өгмөр шүү дээ. Гэтэ тэрийг айгүй цөөхөн ойлгодог байхгүй. Би өөрийгөө хар бор царайтай гэдээ ярихаар тэнийг бол маш амар их ойлгодог. Гэтэ тэрийг яаж гоё баланс хийж зөв мессеж өргөх вэ? Кино урлаг дээр яг хөө тэрийг л том зураглалаар гэж бол ойлгож болох бах тийм ээ. Ер нь бол тэгж л ойлгоно л да. Тэр нөө одоо сая тэгээд нөгөө эн чинь нөгөө юм амар том индастри байгаа шүү дээ энэ чинь кино урлаг чи. Тэнгүүд тэн дээр сая тэр хоёулаа Бонжи хөө гэж жишээ авцсан байгаа юм чи. Тэн дээр ярьчих. Сая одоо тэгэхэд Роберт Паттинсоныг авцсан тий. Солонгос найруулагч заяа Роберт Паттинсоныг авцсан тэг кино хийж байгаа шүү дээ. Одоо нэг ямар мек гэвэл халиу мек гэвэл юу ч хийлээ. Нэг харгын юм кино хийж. Нөгөө Twilight-ийн Эдвард ч юм аа. Тий. Тэгээд би бүр ийшээ хаалцсан. Киноны хүн биш юм шиг л боллоо. Нөгөө хүн чинь нөгөө хоёулын яриг гуруулаа сонсож байгаа би сонсон шүү дээ. Гэрээ цэвэрлэгээ сонсон. Тэгээд би окей nice болж энэ гэхэд нэг юм шат агчгаар цаашаа ингээд яваад өгч. Тэнгүүд тэрний ард дээрээс одоо солонгосын киноны юу чинь бас жоохон югүтж байгаа. Тийм үү? Тий. Netflix орж ирж байгаа. Тэнгүүд нөгөө ихэнх нь Netflix руу ингээд явчаар нөгөө кино урлагт нөгөө
ажиллах хүмүүс нь Netflix нь илүү цалинтай. Тэгээ дотооддоо хийж байгаа юм. Кино театр руу баг орохгүй. Кино театрууд нөгөө талгаа барих. Тэгээ энэ дэр нь бүр бодлогын хэмжээнд бас айгүй их юмнууд хийгдэж байгаа. Тэгээд ингээ бодохоор бас ингээ юмнуудын балансыг барихгүй бол айгүй байгаад байгаа. Одоо ингээ сая одоо манай тэр бас нэг жишээ шүү дээ. Монголд кино зураг аваад тэнгуүтээ tax rebate одоо төлж шүү дээ. Тэнгууд гаднаас киночд орж ирлээ. Тэ? Орж ирлээ гоё. Тэгээд тэнд Монголд мөнгө үрж ийн. Яг ингээд таргетаа олсноос. Гэвч дараа нь доместиктэй болоод ирэнгүүт биднэрт тэр гадааддаа ажилласан хүмүүсээ цалингаараа бидний дээр ороод ирдэг. Тэгэхээр чинь бид нар чинь зүйл шүү дээ. Тий. Тэд нар чинь болохоор хэдэн сая хүн амтай тэр кинон зах зээл тэр кино борлуулаад тэнцэнс ашиг бол. Бид нар чинь 3 сая. Сая тэгэл бид нар дэд лимит нь хийлээ чинь 310 мянга хүрсэн үү? Бүр амар үдслэг гэдэг. Солонгос тэгж алуулж байгаа бол манай дистрибьютор компаниуд ирээдүй хэцүү юм шүү. Аа эвгүй байхгүй юу? Санхүүгөө. Тий, эвгүй. Тэгвэл ингэж ер нь болох вариантайгаа шууд Netflix-тэй direct contact үүсгүүл. Одоо хийлгээл. Тий. Одоо энэ тийм л аргачлага тэр нөхсөв бүх юмнуудыг ингээ хийх. Тэгэхгүй өөрөөсөө бол хоёрын хооронд болох юм шүү, тий. Тэгээ өөрөөсөө бол яг тэгнэ. Тэгэхээр харин нөгөө бид хэдий чинь нэг юм юу байгаа юм л да. Урлагийг ингээд манайхан ингээ харахаараа ингээд урлаг бол одоо нэг илүүц зүйл те энэ бол зүгээр алиа салбадаанууд те эднэр л ингээ байждаг гэж нэг ойлгоод байгаа шүү. Энэ нөө энэ чинь бүр амар том улс төр нь явж гэн те одоо соён гэгээрл нь явж гэн пропаганда нь явж гэн те одоо тэгэнгүүт юу вэ хүүхдүүдийн нөгөө мотивашн өгөх юмуд байна те тэр бүх юмнуудыг айдлуудыг ингээ бий болох энэ төр эднэр чинь нэг юмнаас шалтгаалж нэг юм гоё болох хэрэгтэй шүү. Тэр юмнууд нь ингээ байх хэрэгтэй байтал тэр нь одоо байхгүй болчихно гэсэн л утгатай л та. Тэгэхээр эвгүй. Харин тийм. Энэ зураа дээр нэг юм асууч. Яг ямар ч гоё бүтээл төр ингээд шүүмч ч юм уу хардталт ч юм уу тахчихдаг. За гэтэл нөгөө за тэгэл гяттууд яг хүмүүс бас нэгдүгээр кино үзэж байгаагаа ойлгодог юм шиг. Гяттууд одоо тэгэл тэндээс манай сангийн сайдыг өдөртөөд энэ гэж юу ах уу гэл нэг л. Нөгөөтэйгөр бас ийм хятадууд монголчуудыг эзлэх гээд байна гэдэг хэсэг бүлэг уус төрчдийн пропаганда дээр ажилласан байна. Тэндээ санхүүжилт авсан байна гэдэг нэг тийм хардталт ер нь сонсч ирсэн үү? Би бол өмнөөс ч сонсч байсан. Зөндөө шүү дээ. Би нэг ярьжсэн шүү дээ. Юун дээр дархан хотод бид хэд нөгөө юу хийжсэн нөгөө 37 дугаар тооч нөгөө талбай нөгөө бослогын зураг авчихсан байхгүй нөгөө фон тавьж цоолоод авчихсан. Тэгээд үжсэн чинь ахмадуудыг дочихгүй барсаа. Мас олж ир 100 хүн байх хэрэгтэй гэсэн чинь ахмадын холбоо дээрс баахан ахмадын холбоо дээр. Тэгээд тэр чинь сцен нэг марчл гэл юу юм болно шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө ахмадууд чинь энэ арчлын кино. Тэгээ хаяа авчихсан. Вау. Тэгээд гөнөө тэгээд арай ч үгээжсэн чинь тэнд нэг нөхөр бид эдийн зургийг дарангуудаа элбэгдэрж өөрийнхөө юу хийсэн пропаганда хийсэн киног хийж гэнэ. Тэгэл ингэж нэг 17 жинглэг спиртийг гаргалсан. Женко энийг ингэ хийж байна. No. Би 37 дээр бид нэр зөвхөн бид нар тийш явхад ямар том үйл явдлууд болсон. Тэнийг би зохиолынхон дөрүүдтэй л уялдуулж хийсэн байхгүй. Тэгээд Батуулгооч гэсэн бас хэлж ирсэн. Нэг шүүмжлээд ирсэн шүү дээ. Хэдэн хулиганууд гарч ирээд ингэсэн юм шиг ярьлаа. Мэдээж гэхдээ юу л да бид эднийг гинт санаанаасаа зохиохгүй шүү дээ. Энд чинь одоо дэдгэр хүмүүс чинь их үхээжгүй байгаа. Тэр дунд байсан хүмүүс нь амьдж байгаа. Тэмцээс би нэрийг цогож байлгүй. Мэн чи түрүүн ярьжсэн зохиол яадаг маш их судалгаа хийж байна. Тэрний чинь нэг хүн хэлсэн фактор бид нэр тэрний чинь урамтай бол тойруулаад 9 шидийн судалгаа энэ тэр судалгаан дээрс харжаад үнэн бодиттой сорс байна уугүй юу гэдэг шалгах нь архив дээр хүртэл очино. Бүх юмнуудыг ингэж харжаад за яг голтой байна да гэж голыг олоод уран сайхны хэлбэрт оруулж тэгж харуулах байхгүй. Зохиолыг ингээ бичиж хахад за одоо тэр нөө шүүх, прокурор, цагдаа, улс төр, түүх эдгэр чинь ингээд ер нь ойролцоогоор хэр их зөвлөхүүд ордог. Зөндөө ор шүү дээ. Амар хөр. Одоо яг чиний хэлсэн яг тэр секторууд шүү дээ мэрэгчлүүд. Яг тэр мэрэгжлийн бүх хүмүүс орж байна. Бид чинь 101-ийг хийчихэд зохиолын одоо актив наран гэрэлгүй гэдээ хойлж байгаа. Тэр хүнээр чеклүүллээ. Окей, болж байна. Энэ засаарай. За, алдаанууд байна. Алдаануудаа засна. За, зүрхний хэлэн дээр одоо манай түүх активын одоо дарга бас цэрэн дөрж ах маань түүхээ судлаад харна. За, окей, энэ. Тэгээд дээр нь бас нэг ингэж судалгаар ингэ байж байгаа. Бид нар бас ингэ тоогоор орчиж байгаа юм.
ингээд мэдээлэлд ийм байт юм байна. Тэгээ эдгээр бүх юмнууд чинь түүхэн цаг хугацааныхаа юмнуудаар ингээд хоорондоо холбогдоод тэр нь ингээд одоо миний хувьд одоо найруулагчны хувьд жижигч юм амар гоё адал явдалтай амьдрал гэдэг байхгүй. Ингээд бүх түүхийн хоорондын гинжин холбоо ямар юм тэрнийг ингээд харахаар тэгээ тэрнийг ингээд нэг юм мэдэрчгээр тэрнийг үзэгчдэд мэдрүүлэх юмсан ойлгуулах юмсан ингээд тэгээд нөгөө хүсэл шаналлаа автаад амар юм бодвол энийг л ойлгуулж чадсан тийм инстэ авах энийг ойлгочвол манай тэгээ бас ингээд бодохоор яг юу ойлгуулах гэдэг тий монголчуудад юу ойлгуулах гэдэг одоо тэр хүн чи асуулаа шүү зураа дээр яг ингээд ингэсэн хятадын пропаганда гэдэг одоо ингээд цүүн цаг гэдэг кино нэх чааш тий тэгээд энэ киногоо ингээд нээхээр одоо бас өөрөөр нь. Гэхдээ хүмүүс ингэж ярьсан ярен дээр нь автаад энэ дээр нь одоо имзэглээд байж бол би одоо уран бүтээл чөлөөтэй байхгүй байхгүй. Тэгээ би тэднийг бол нэг юмд тоож боддоггүй. Яг үнэ яг жишээ нь байтаг богд дээр ч гэсэндээ тэр зүгээр яг нэг түүхэн аккаунтыг одоо ингээд баримт кино шиг гаргаж болно шүү дээ. Гэхдээ тэр цэргүүд яаж ярьж гин юу бодож гин тамхиа оож татчихад яг тэгжил цаг хугацаагаар аялуулах гэдэг шүү дээ. Яг тэр нэг моментод нэг 2 цаг л байлгах гал байхгүй. Тэгээд байлгаж чадах юм бол тэнцэнээс тэр за нэг юм лээ. Үнэн байна худлаа нь хамаахгүй. Гэтэл би яг тэр байтаг богдыг зураг авалтыг хийх гэж хат тэрэлж дээр авъя гэдэг аав саналт өгдөг байхгүй. Тийм холбоо явж яа тийм тэрэлж дээр хүсэж байна ч. Гэсэн үгүй байтаг богд дээр нөчж авна гэдэг. Окей тийм ховд руу бүрүүгээ дагуул дээр. Тэгээ яг очиод ингэсэн өглөө нь би ингээл объект үзээ явж хат аавтаа ингээд нөө юу юуны дуу тавьсан юмсан. Орос киноны дуу тавьсан гитартай. Тэгэл яг ингээд орж байгаа хгүй зохиолоо бодвол төсөөлөл. Тэгэл яг тэр газараар нь явал нар мандаал. Тэгэл ингээд явж хат би ойлоод аав яаж машин барь явж хат ойлоод. Яав чи ч одоо яав гэдэг. Зүг байж л да. Яг уянгалж яач юм. Уянгалж чигээр нь хайчихгүй. Тэгээд би яг гоё ингээд юм бодож ин яа мэдэрч ин. Тэгээ ингэж л нөгөө залуучдаа бүгдийг авчи тэр нөгөө хөшөөнд нь бүгдэнд нь хүндэтгэл үзүүлээд тэнд нарцгаангасаад одоо ингээд хангаас нь суучлахгүй байна. Одоо тэнд чи хэдэн жилийн дараа буундуу дахиад гарна ш тэр чинь нөгөө яг тэр локейшн дээр нээж авч тэнд чинь одоо юу байна те бүхэн юм сэрүүлсээр ш тэ. Тэгээд яг тэгээ хийжсэн. Тэгээд ингээд бодоход миний үйлсэн нэг шалтгаан тэр юу гэхээр одоо өнөөдөр бид нэр хүн төрлөختөн ингээд үр удмаа үлдээх ингээд нэг юм зориод яваад ш одоо орчин цагийн бид нэр те. Тэгэхэд тэд нар тийм бодохгүйгээр тий мөн үр хөвгт зүгээр энэ газараас сөөмөгч алдаж болохгүй гэн 20 хэдтэй залуучууд тэнд амиа тавьсан гэдэг. Тэр л ингээд миний голыг зурцсан. Тэг чи 20 хэдтэй чи юу хийж чадах байсан бэ? Өөрөөсөө асуусан чинь гэлээ огшоод одоо ингээд ярихад хүртэл ингээд эвгүй болол ингээд байж байна л та. Тэгээд тэр хүмүүсийн ингээд бүх гавьяа түүхүүд байна. Үгсэн үнэн, тэмцэн үнэн. Гэтэл одоо тэнийг харлуулж баллуурдах. Бидний өнөөдрийн солонгосчууд өнөөдөр түүхгүй нэ түүхээ ингэж ийн гэж байгаа хүмүүс тий тэгж яриад байгаа хэрнээ яагаад өнөөдөр байгаа түүхээ өнөөдөр бид нар өөрснөө герой баатар болгож тэднэрээс одоо мотивац авч тий эх орног хайрлах сэтгэлээ яагаад өвж болдгоо юм бэ гэдэг. Тэгэхгүй яг ингээд наа тэрнийг зөвхөн тамираа хийцэн фантастик хийцэн. Тийм учраас заавч нэг улс төр байх хэвээр. Тийм учраас одоо энэ нэг ард нэг 9 шид юм байх хэвээр. Энэ нэг пропаганда байх хэвээр. Тэр үнцгүүд ингээд миний харах гэдэг санаанд бүгднгийнх нь нүдийн тахилчтай юм шиг. Тэгээд жоо харамсалтай л да зарим. Яах вэ? Вау. Одоо тэгэхээр энэний цаан чинь нөгөө яалтчгүй одоо ялангуяа одоо баг нөгөө би санаагаар болдог бол 10 жилийн хүүхдэд үзүүлчмээр санагдаад байгаа байхгүй тий. Бид нар одоо ингээд мэдээж тэртээ тэргүй глобалчлагдаж байна. Глобалчлж нэг амар сүртэй бид бүгдээ адилхан джинс өмсөж байна. iPhone барьж байна шүү дээ. Ер нь бол тэртээ тэргүй дэлхийд дахин адилхан болж байна. Гэтэл бид нар юугаар онцгорох. Одоо яг Жингис гэдэг зээжэд дэлдээд ах нэг өөр асуудал. Гэхдээ бас түүхээрээ тодорхой хэмжээнд бахарах гэсэн. Энэ үндсийн монгол хүн баах, монгол хэлээр ярих энэ болгоныг бас энэ уран бүтээлээр дамжуулж харуулах гэдэг л чухал байгаа шүү тийм ээ. Тийм. Тэрнээс гадна бас нөгөө юу байдаг. Хүн төрлөختөн чинь миний л ойлголт шүү дээ. Хүн төрлөختөн чинь ингээд гараад ирэх манай монголчуудын ч тэр гадныхын ч тэр нэг бусдаас нэг ондооших гэсэн. Тэр тоглолтын дээр одоо том брэндүүд одоо ажлуудаа хийж байгаа шүү дээ. Ондооших гэдэг. Тэр нэг ондооших гэдэг тэр сэтгхүүгийн тэр би ямар хүн бэ гэдэг юм дээр навчаад хийчих юм бол амар том брэнд чинь монгол брэнд байхгүй. Би тэгж шаарддаг байхгүй. Би том брэндээр бие хэмжээсэнд орвол би өөрөө брэнд гэж бодох тэр менталигийн суулгаж. Тэр яагаад өөрөө том брэнд гэж бодох хэрэгтэй ингээ бас нэг асуулт гарна шүү. Хүүхдүүд нэг юм өсөөд ирэхээр аавгаа хараад аав л хэрэг байдаг. Аав л ээж л
хайрын дээд нээж тэ херогийн дээд наав тэ баатрын дээд наав тэр нүмер уул нүмер гэдэг эх орон чинь тэр хоёр ахгүй юу гэдэг ойлголтыг л өгүүлмээр. Одоо болохоор эх оронч гээл тэгэхээр нөгөө баг cringe range гэдэг ингээ бүр тэгтлээд ороодчиход шүү дээ. Тэр чинь бас нэг амар судалгаатай юм сонсоо. Нэг ихтэй сургуулиас судалгаа авсан байна. Эх орон гэж юу вэ гэдэг бүр 19 онд авсан. За Монголын нэг томоохон том сургууль заа. 19 онд авсан. Тэгэхэд 60% надад хамаагүй гэсэн. Оюутнууд шүү дээ. Би тэнийг сонсоод би бүр ингээд одоо хүртэл яг хэлэхэд ингээд хамаг ус зарааж байгаа байхгүй. Бид нэр хаанаас эхэлсэн, юунаас үүссэн тэр яг өнөөдөр бид нар шууд ингээд төрсэн байж болно. Гэхдээ эн чинь бүх юм чинь хоорондоо холбоотой. Тэгээ бид нэг хүсэд энэ ч төр гэсэн ингээд төрсэн биш шүү дээ. Яг наадахтай чи агаар нэг одоо судалгаа юмда эх орныхоо төлөө байлдах уу гэж асуусан юу л. Тэгсэн чи Япон хамгийн бага хувийг эзэлсэн байлаа. Нийт судалгаанд оролцсон залуучдаа 11% нь л тийм гэсэн юм байна. Тэгсэн чинь одоо өөр сүнцэн улсууд болохоор ингээд айгүй өндөр гарсан юм байна л та. Тэгэхээр уг нь нөгөө одоо юм зовлон гэдэг чинь гэр бүлийг улс орныг уг нь нэгтгэдэг. Энд чинь зовлон үзсэн ах トゥ нар чинь ойрхон байдаг тий. Одоо яаж юм бидний хүүхдүүд өөрсдөө гэсэн өрөөтэй тий. Миний орон зай хэрэгтэй гэдэг. Тий хэрэгтэй тий хэрэгчлөө ингээд тэгээд ер нь ингээ бүх том скейл дээр багш. Гэтэл би манай Монгол улс өнөөдөр бас яг хаа мэдээж бусад улстай харьцуулаад авах юм байна, хаях юм байна. Тэгэхэд гэхдээ бас тийм жаргаад байгаа улс биш. Бид нар одоо яг нэгдэх нэг амин чанар, үнд зүйл, тусгаар тогтнол эргчлөө бас л нөгөө бүр амар экстремээр л оршихуй тэрэл байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр мессежийг л одоо ер нь бол ингэж яг энэ байтаг богч бүтээлэр л аюус уламл хүргэмээр санагдаад байна надад бол. Тэрэн дээр нөгөө юу гэдэг юм аа нү. Одоо нөгөө гинт хийгээд хахаар сүлдээ өөрөө нөгөө залхна гэдэг юм уу. Айн гэдэг юм уу хүмүүс ингээд хахаар ингээл эднэр их оронч гэлээ би талбай дээр гарч ойрлох ямар шаардлагагүй байхгүй. Манай жүжигчид ч гэсэн юм гарах манай уран бүтээлч нь гарах шаардлагагүй байхгүй. Тийм үстэй. Бид нар уран бүтээлээрээ хийж чаддаг юмараа байлдан дагуулмаар. Байлдан дагуулмаар. Тэнгүүд одоо жишээлбэл юу гэдэг нь erotic контент гэдэг залууч. Тэдэрлүүдийг хэлдэг. Тийм биз дээ. Тэгээд та нар талбай дээр гарч нүцгэл энэ гэж бараг хэлдэг. Тэхгүй шүү дээ. Яг тэгээд нөгөө талаар бодоход яг бид нар юмны үзүүрт байгаа юм байна, юмны урд байгаа юм байна. Тийм учраас бид нар сайнын чав муугийн чавж байгаа юм байна. Тэсэл гарна шүү гэл. Тэгэл заримдаа бас ингээд готроо хүн юм чи готроо шүү дээ. Бараг талбай дээр гарчдаг ч юм билүү гэл бодмоор аваа шүү дээ бас. Угаасаа гоо тэгтэл хүмүүс таг чинь сумлаа шүү дээ. Тэр чинь хүн юм чинь гарахуд easy байхгүй юу? Тэр чинь гараад тэр үзэл бодлоо хэлэх шиг easy юм байхгүй. Гэтэл яг тэгээ ингээ бас нэг аюултай юм. Би эмоцоор очиг ингээ төсөөллөө л та. Эмоцоор очил тэр ингээ нийгмийн асуудалтай ингээл ярил л та. Гэтэл нөгөө тал сөрөг хүчин гэж нэг юм байгаа. Тэр чинь барьж яваа мушгаад нөгөө дэш нэргүүлнэ. Тэгээд яг зүгээр чин сэтгэлээсээ ингээд хөөрхий органикаар очиж те өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх гээд ингээд явжсэн чинь зүгээр улс төрийн зэгээ шүтгэ бол тэгэл тусгаад байна. Тий. Сая би бас яг адилхан алдаа гаргасан л та. Яг нөө ганж хавланг дэмжигээд утаа ингээд мэдээж онцгой бүр төвшин төрчлээ. Одоо яах вэ гэд. Тэг явд дэмжээд тэгээд миний нүүрэн дээр камер тавьдсан. Тэгээд тийм шүү дээ. Тэгээд одоо ер нь хэдүүлээ сонсгол хийх хэрэгтэй байна. Онцгой адил зарлах хэрэгтэй гэдэг би бол өөрөө алдаага уламжширж байгаа. Тэр нөгөө дараа нөгөө төрд илүү их мэдлийг өгөх. Тэгээд үгүй би араас нь уг нь онцгой төвшөнд хүрсэн байна. Ямар нэг арга хэмжээ авъя намайг ууж. Тэгээд нөгөө үгийг чинь араас нь барьж болтгоо байлаа тэгээ яг хуу. Тэгэл пак гэл ингэчих байгаа байхгүй. Тэгвэл хуу хүн чинь дараа нь талбай орох сонирхолж болчихсон юм. Тэгвэл чиний итгэл үнэмшлийг байхгүй болгочих жоох. Тэр чинь чиний итгэл үнэмшлийг байхгүй болгоно гэдэг чинь энэ угаасаа нэг програмчсан ажлууд явагдаад байгаа шүү дээ. Би найзуудтайгаа уулзахаар хэлдэг байхгүй нэг юм нэг жишээ өгдөг. Би 2019 онд Москвад явж байгаа нэг бахан киноцны хүмүүстэй уулзах явсан. Тэг ингээд тэр нэг зөөгч байгаа заяа. Тэгвэл би 1992 онд байхад явж исэн Москва 2019 оны Москва энэ хоёр бүр тэнгэр газар шиг уралж. Оросууд одоо юу өөрөө болсон бэхээр амар ихтгэл өмчлөлт болсон. Зөөгч нь хүртэл ингэ шимаа шидэж өгөөд баг нэг юм уу бага те нэг юм киргиз чи баг юм юу авах юм гэсэн хандлагатай. Тэгээд би нэг Орос найзаас асуудаг. Яагаад энэ залуучуудын гудамжаар явахтаа хүртэл юм одоо манайхан ингэж явдаг гэдэг дээ шүү дээ. Оросууд бол тэгэхгүй ингэ бүгд юм магнат ингэ дээш цэхээ байгаа. Тэг ингэсэн чинь үгүй энэ яагаад гэсэн чинь манай шууд торхгүй болж байгаа юм. Манай ерөнхийлөгч Путин шүү дээ.
Тэгэхээр за тэнд ард иргэд улс төр нь ямар зав юм болж байгааг мэдэхгүй. Гэхдээ тэнд идеал хийчихэж байгаа юм. Тэнд нөгөө итгэл үнэмшлийнх нь Путин байгаа юм чи бид нар яах ч хүс итгэлийн. Манайх тэнгууд нөө улс төрдөө итгэх итгэл байхгүй. Нэг бие биендээ итгэх итгэл байхгүй. Чи нэг зөрөг гаргаад талбай дээр гараад ирэхэд чиний итгэл үнэмшлийг нэг сөрөг хүчин ч юм уу магадгүй гадны явуулгаар ч байхгүй болгож магадгүй. Энэ залгуу хүн сонсоод идэг. Тэр энийг байхгүй болох гэдэг ч юм. Юу ч үж болно. Одоо ингээл бас ингээл ярьж байгаа юмыг бас нэг эргүүлчих болно. Яг үнэ. Тэр хоёул нөгөө буцаад юу руу орё л да. Тэр зохиол руу ормоор санагц. Яг тэр зохиол бичиж байгаа процесс надад их сонирхолтой санагдаад. Яг гэхээр онгод орж иж болно. Онгод гэдэг чинь ихтэй их богинохон настай. Ер нь ингэж яаж ингэж анх тийм ээ ингээд бодвол мэдгүй бид нар шиг Microsoft Word хоосон юм дээрс бичдэг байлгүй дээ тийм ингээд ухаан хоосон цааснаас тэгээд энийг одоо ингээд за зураг авалт хүртэл гэж бодъё л дээ зөвхөн screen writing гэсэн. Тэр процессыг тайлбарлаач. Одоо ингээд бараг 103 хүртэл гэдэг чинь ер нь 37 тоо нийлээд 37-г би бол түшгэ хахтаа хамтарч бичсэн. За тэгээд 101-ийг алдраатай алдраа ганчлан хоёртай тэгээд 102-ыг болохоор түшгэ ах битээр 103-ын түшгэ ах битээр 102-ыг би баг өөрөө савка гэх маань нэг одоо гарцыг найруулад найруулж шүү дээ. Тэг ингээд найруулсан. Бусдын бол бусд кинонд бүгдийн дангаараа би өөрөө бичсэн байхгүй. Одоо тэр хүмүүс нөгөө ингээд тэр ч амар балаа аваад тийм аа зохиолч мохиолч гэж хэлүүлэх бас амар дургүй биш зохиолч айхтар зохиолч биш зүгээр яг сүжитийг л олж чадаад байхгүй. Тэрний юу гэхээр нөгөө миний хийх гэж байгаа уран бүтээл би одоо сая ингээд нэг юу хэлээ ш сая хоёлаа нэг ихтгэл хүншил байхгүй болгоод байна гэдэг нэг юм эмзэглэл яваад шүү дээ. Энэ эмзэглэл ингээд яваал байж. Ингээл маш олон шархууд яваал байж. Тэгээд тэр шархууд явж итэл яг нэг юм үйл явдал сүжит ингээд ороод ирнэ шүү дээ. Тэгмээ тэрнтэй ингээд уялдаад холбогдож шүү дээ. Тэгээ холбогдонгууд яг кино зохиолын бичигт нэг зарчмын нэг хэдэн шугамуд байгаа л да. Тэр шугамуд дээр ингээ аваачаа тавихаар энэ кино болох юм байна гэдэг юм харагддаг. За тэр харагдлаа гэхэд эхлээ болоод өрнөлөө болоод тайл төгсгөлөө болоод нэг үндсэнд нэг 4 5 юм ал болоод 5 цэг тоочгол болно гэсэн. Ингэж эхлэн ийм болно, энд тайлагдана, тэ. Энд ч эргэлт нь болно, энд ч төгсгөл нь болно гэдэг 5 юм. Энэ 5 чинь завсар дахиад дөрүүдээ чихээд сценүүд ингэж 10 болно. За энэ 10-ыг чинь дотор нь хооронд нь холбох нь дахиад нэг 5 юм нэхэр 25 болно. 25 сцены чинь яг хооронд нь холбох гэхээр дунд нь заавалчгүй жирэг сценүүд гарч ирдэг. Тэднийг чинь ингэж хийхээр ингэ. За ерөнхийдөө системийнх нь хувьд гэх юм бол те. Маш олон систем байдаг байхгүй ингээд энэ тойргийн систем байна. Ингээд нюансны зүрхний цохилтын ингээд янз янз. Би болохоор зүгээр яг тэр зүрхний цохилтын нюансаар нь хийхийг боддог. Холливуудынхан бол одоо Кени Patriot шүү дээ. Patriot чинь болохоор энэ 12 цагийн циклэр ингээд эхлээд явна ингээд өмнө бүр доорооронтой буцаж ингээд Rice-ийн тэгээд энэ чинь төгсгөл дээр эргээд ирэх цагтээ нэг гэрээсээ явдсан шүү дээ. Тэгээд төгсгөлдөө гэрийн барьсан ингээд байж идэг гэдэг. Тэгээд энэ хоёр циклийн дунд болж байгаа үйл явдлуудыг л ингээд хийчих. Нөгөө юутэй нь болохоор бас нэг өөр л дөө системүүд нь нуанс нь унаа босно. Тэгээд гол дүрийн хамгийн дооцыг нь айлын, дээцийг нь айлын те энэ чинээс яаж зөв нэвтрэн гарах үйлдэл байхын энэ төр гэдэг нэг иймэрхүү. Хоёрт тэр нөгөө эмзэглэл байхгүй бол тэр бүтээл сүнсгүй болно. Яг тэгэхээр чи өөрөө нэг юм шаналлаа мэдээд байгаа учраас ингэчүүл ингэндээ гэл нэг юм баг уйлаа шахав бичэн штэ тий. Ингэчүүл ойлгондоо гэд тэхгүй зүгээр нэг захиалгын нэг юм орж ирээ тий. За одоо тамираа чи нэг юм арчсан намын тухай нэг кино хийгээд тэгэхээр би хаана ямар эмзэглэл надад байгаа би тэр байхгүй юм чи би нөө би чадахгүй. Энтэйгээ бүр зохиолтойгоо бүр амьдрч филинг нэг дор бастай байна. Тэрнийг оруулчихар чинь хүн өөрөө хөгч ханддаг. Сцен болгон дээр нь жүжигчний тоглолт болгон дээр үгүй би надад чи ингэж бодож үзсэн. Чи энийг унштай ингэ боддоо. Нюанс нь ийм бааз гэхэд жүжигч тийм нэг зарим нэг нь ойлгон зарим нэг нь ойлгохгүй юм. Гэж л гарандаа зохиол те. Дээр нь бас усгч орж ирж бас. Тэгнь. Яг ингээд толно. Яг ингээд тарих ажиллахаа үйлээд ингээд толцсон. Тэгээ юу ч үг болно. Яг тэгэл ингээл үжитэл тамхитаал ингээл бодоос үжитэл тас итэл гээл нэг л орж ирнэ. Энэ штэйгээ. Янз орж ирнэ шүү те. Яа. Энэ зүгээр хувь хүний бодол шүү. Зүгээр энийг одоо шүүмжлэлтэй хандна гэх юм. Би бол бүх фантастикийн бүх кинонд дуртай. Тэр нөгөө ингээд нэг зүрхний цохилт шиг явж байгаа нөгөө юу байгаа шүү дээ. Дийшилж байгаа доошилж байгаа. Гэхдээ тийм зүгээр таахад
арай амархан юм шиг санагтаад идэв. За. За одоо ингэж яагаад ямар нэгэн бэрхшээл гарч ирэндэ. Тий. Тэгж байгаа манай тал дуусан да. Тий. Гэдэг угаасаа гэтээ дэлхийн кинонууд ер нь тийм ээ. Одоо Shutter Island ч гэдэг бүр ингээд mind blowing гэж дуусах ч юм. Би нэг ингээд нэг тиймэрхүү юм бас хүлээгээд идэв юм шиг. Тэр нөгөө ингэж байнгын ингэж зохиол явдаг энэ зүрхний зохиол ч юм уу 12 цагийн hour class ч юм уу энийг эвдэж болохгүй. Болно шүү дээ. Болно ш. Тэний чи эвдсэн чинь нөгөө Game of Thrones чи эвдсэн шүү дээ. Тэ мөр мэдчихэж байгаа шүү дээ эхний юм дээр. Game of Thrones ч ерөөсөө тэгээд Ned Stark-ыг алаад тэгээд ингээд шокнд ороод тий. Тэгээд яг тэр стил чи одоо ерөнхийдөө орж ирчээд байгаа. Энэ бусад кинонууд дээр ингээд загварчлагдаад орж ирээд жоохон хэцүү. Тэр амар их нөгөө судалгаа хэрэгтэй. Юу судалгаа хэрэгтэй вэ гэхээр тэр нөгөө зохиол бичих нэг юм зарчмууд юм байгаа шүү дээ. Тэднэр дээр өшөө бүр лавшруулж суу. Бид нар бол хинч надад хурж ирээд за тамираа зохиолыг ингэж бичнэ гэд хинч заагаагүй. Тэр би зөвхөн яг өөрийнхөө мэдрэмжээр анх би Амингоо гэдэг нэг богино хэмжээний кино шүү дээ. Миний анхны хийсэн кино. Тэрнийг би өгүүлэг болгож бичсэн. Тэгээд яг ингээд нөө жүжигчний ангид байж захтаа би ингээд өгүүлэг болгож бичсэн. Тэгээд гоё ингээд бичээд тэгчээ би энэ ер нь кино болгол яа гэдэг ингээд. Тэгээд дараа нь дурсамж төгсгөлгүйн зохиолыг бичээд тэгээд ингээд бичиж яхад ингээд хүмүүс нөө ингээд хоолж ингээд бичиж яхад чи юу хийж байгаа гэсэн. Би кино зохиолж байгаа. Инээд өгсөхгүй хүмүүс. Шаалт өгсөн. Театрт байгаа. Чиний зохиол бичсэн гэж юу гэдэг юм. Тэгээд тэгсэн чинь хин урнаагч лөө дараагч лөө зүг минь чи ингээд өдөр болгон бичээд тэгэхэд чи нэг өдөр чи сайн болно. Тэгээ тэр үг надад бас яг ингээд залууч байсан нэг нуграл шүү дээ. Тэгэхээр тэр үг надаас айгүй дүмгүүлжсэн. Тэгээд ингэсээр бол одоо зохиолын одоо миний өөрийн арга барилтай болчихлоо шүү дээ. Энийг бас бичгт чинь нэг юм бас нэг юм юу бод. Зохиолын үндсэн дотоод систем зэрэг задаргаагаа хийх тэр нэг амар нэг чухал юм байгаа юм л да. Жүжиг дээрс тэр кинон дээрс тэр дөрүүдийн юмыг хаа нууж хаа нэргүүлэх үү гэдэг юм чинь. Орчин үеийн commercial кинонд чинь хэлдгээр тагтчихад байгаа байхгүй. Зэ нөө өөрөө орчин үед байгаа болохоор. Тэгээ түүхэн юм дээр бол тэгэхээр юу ч хамаагүй фантастик зохиогоод эргүүлээд нөгөө тийш гарах гэж болох байхгүй. Тэнгүүд энэ дээр хамгийн их надад нөлөөсөн би драм театрт 7 жил ажиллахдаа одоо том найруулагч, найдан дорж найруулагч, баатар найруулагч, мөнх дорж найруулагч, парах энэ хэд найруулагчдын зохиолын задаргаан дээр маш их юм сурсан байхгүй. Тэд нар бол зохиолыг бол дүр болгоноор нь амар гой задлаа. Тэгээд дүрийн туйлын зорилго энэ хаана яваад энэ манайхан миний нэг жоохон давуу тал бол тэр л давуу тал. Тэгээд маш их сонгодог орчин үеийн комеди тэгээд драма гэл энэ жүжигүүдийг ингээд бүгднийг уншаал задлал тэр жүжиг болгон дээр ингээд тэгэхээр би өөрийн гэсэн нэг юм систем гэх юм уу аргачлалтай болвол тэгэл зохиол бичдэг байсан. Сая тэгээ сүлд нэг түшгэ ахтагаас харуул буян та нэлээд том нэг зохиолын ард гарсан. Маш их судалгаа хийсэн. Одоо тэгээд ер нь нэг за жишээ нэг 100-аг хийхэд ер нь эхлээс дуустал хэр хугацаатай? Тэр чинь ингэн бид чинь төлөвлөлтөө ер нь 4-5 жилээр төлөвлөлтөө. Оо тийм. За яг ийм кинонууд яг энэ одоо ингээд ийм киноны урсгал ингэж гарч ирж байна. Хэдүүл ийм жанрын кинонууд хий. За ингээ хаваагаад гартай. Гэхдээ төслөө ийм болгоно гэдэг ямиг зөвхөн юуг нь тавьчаад зохиолуудаа ингээд хоорондоо ингээд баг тендер шиг хоорондоо ярилцаал байдаг байхгүй. За энэ яах энэ ийм сэдв байвал болж байна. Яг жанр чинь юм штэй гэл. Тэгж бол за энэ жанр дээр гэл яг жанраа тохирол юугаа тохирчих юм бол тэгээ бас яг тэр нийгмийн тухайн симпати бас мэдрэх хэрэгтэй. Нөгөө л тэгжиж бид нар өнөөдөр Монгол улсад хамгийн их кино үзүүлж байгаа продакшн болчихж байгаа байхгүй. Тэгээ үзэгчдийн симпатиг мэдрэхгүй бол бид нар өнөөдөр 1000 өнөөдөр би юм мундаг би лаг гэж хэлээд өнөөдөр тэр хэмжээнд хүрэхгүй байхгүй. Тэний чинь ноён өргөлд аватар байдаг байхгүй юу? Тэр чинь бас хүний амбиц биш. Яхаар гадаад кино Монголын тэг бүх ашиглалтын дээр идэгий. Тэгээ энэ чи бас нэг юм хийхгүй болохгүй гэдэг. Тэр нь хор шар биш. Тэгээ урам төлөд ашигасаа илүү тэр нэг юм өөр юмараа өөрснөө хорцолж тэр нэг юмудаа хийждэг. Тэгээд 2 сар бол ерөнхийдөө судалгаан дээр явна. Тэрнүүдээ бэлтгэл ажил 1 сар явагдана. Зураг авалт бол 3 сар тий. 3 сар 2 сар гэдэг шийдэгтэй. Тэгээ пост продакшн чинь 2 сар 3 сартай. Их графикт болоод ирэх юм бол 4 сар мар болоод. Тэгээ эвлүүлэгч чинь тэгвэл баг нилээ юу? Эвлүүлэг бол гайгүй. Эвлүүлэг бол за нэг 20 хоногийн дотортой бол ингэ болчихно. Тэнгүүд нөгөө пост продакшн чинь дуу, шуум, өнгө, тэгээ график
их ороод ирэхээр график чинь баг надаас 4 сар мөр нэгдэг байхгүй. Та 4 сарыг өгчөө гэх юм бол тэнгууд нөгөө бидний ч нөгөө ашигтай цаг хугацаа нэгс жиг алаан тонцтой ингээ явж байгаа чи юу 4 сараа гэдэг тэгэл ороод тэгнь. Тэгээ тэний ч нөгөө борлуулад ингээ явахад баг жил ер нь бол жилээ ингээл тойрол ирэхэд нэг каноны яг ачаар заа ингээ дууслаа л гэж. Саяныхыг яга асууад байна. За тэгэхээр баг ер нь дунджаар нэг жилийн процесс. Тийм ер нь тийм борлуулалтаа нийлээд юм бол тийм. Тэр юуны одоо яг энэ балансыг яаж барьдیں۔ Ингээд хайплах хэвээр. Тий. Гэхдээ бас жоохон сюрприз ярих хэвээр тий. Нэг баланс авах хэвээр шүү дээ. Тэр чинь нөө юу л да бас нэг хүүхдэд нэг гэлгаруудаа модон чихэр үзүүлж уцаага тавиад тэнгууд дараа нь гэлгаруудыг гаргаад тавьчихсан чи чихэр нээзгээд анхаарал ингээд самдуулаа тий. Тэнгууд дараа нь өөрөө амдаа зуусан ч байх ч гинэ тий. Тэгснэ буцаага гэлгаруудын тэгээд далт хийгээл тавина гэж юм тий. Нөө бас хүмүүс ингээд амар хүмүүс ингээд асуудаг байхгүй ингээд таарах болгонд л нөө төсөлж болж. Яг юм дэлгэд би ингээд хьюж бодохгүй яг тэрэн дээр ингээд ажиллаад байгаа болгонд хажуунаас өөр хүмүүс орж ирээд нөгөө ч яаж нэг ярахаар надад депрешн болж байгаа байхгүй. Ингээд яг би ингээд ажиллаад л ингээд явуулна. Хамгийн хэцүү чинь бас яг дээ шүү дээ нөө юм кино нээж байгаа байхгүй. Кино нээгээл маа гэл тэгэл доошоо бац. За шинэ хөрөмтөл юу болж юм бэ? Юу вэ? Энд нэг кино нэг жилийн процесс болоо те би ч бас амьдралтай ядрам те бөө бодох хэрэгтэй харьяаж хөдөлгөх гэтэл шууд дараагийн кино болж байгаа. Тэр чинь аимшигт. Squid Game-ийн нөгөө яг директор нь тэгжээс аахгүй. Squid Game-ийг хийх гэж баг амин хорлон галцсан ингээд. Тэг би одоо юм бараг л юм сүртэй юм хаа тийм. Тэгсэн чи яг ингээд өөрөө хэлэнгүүт за нэрнгээс айгуу тийм одоо ойрхон наалдаж байгаа байхгүй чинь. Одоо нэрнгээс за 2030 дээргээ бодъё л та тий. Гэтэл эн чинь 10 жилийн тийш шүү дээ. Project ч тийм юм нэг юм 10 жил гэдэг. Бүр ямар ч компанид хөрөнгө оруулалт хийсэн, сургууль сурсан хүний амьдралын тий. Тийм. Одоо би бол их сургуулийн жил бол барчаал яасан. Ангаахын нэг сургуульд барчаал сууж байгаа. Тийм. Тэр Squid Game чинь бас юу чинь юу байхгүй тэр зохиолч анх. Угаас яг тэр нэг сизнэрээ гарцсан байсан. Тэгээд яг энийг хийн гээд дээр үед хэдэн онцлээд хинч тоох гэсэн. Тоох солонгос ч тоохгүй гэсэн. Тэгсэн чинь тэр нөө юуны Netflix-тэй холбогдоод энэ продюсер нь хийсэн чинь цүм нуулаад тэг явцсан л гэдэг. Харин одоо яг би тэр юу Parasite ч Squid Game ч одоо нэг Азийн кино дэлхийд мейнстрим болно гэдэг чинь биднэрт айгүй том ач холбогдолтой. Тэр бол амар. Одоо сая шагуун биш үү? Тий, шагуун гарч тэр. Би яг тэрний гарах зүгээр ингээд омоо гэдэг шиг яг борхон зүгээр. Баярлалаа. Яг ингээд бидрийг ингээд юм хийх чахт ингээд шатуулаад ингээд юунуудад ингээд нүдийн үл. Сая тэгээд яг шогооны гарсны ар дээрээс нөө флип гэдэг нэг жижигчин мэднэ. Тэр тэрний нэг найз нь надтай бас холбогддог. Тэр тэгсэн чинь холбогдсон чи юм зэрлэг 13 дугаар зууны ийм зэрлэг түүх байна уу? Тэр нэгээр ингээд кино одоо энэ дэлхийн кино индастри Азийн ийм баатар одоо Викингууд байлаа шүү дээ. Одоо Ром байлаа. Тэд нар одоо үлэг болцсон. Одоо тийм шин юм өөр юм өнцөг харахыг хүсэж байгаа. Тэр нь яг одоо бидний моментд бас их таарч ахтал гол баярлаад байгаа юм. Харин тий. Одоо зүгээр яг юм хоёул айлуулах задлахгүй ярина. Гэтэ одоо жишээ нь яагаад Squid Game амар юусэн хэр суперсэн хэр тэр жинкнээс хүн алаад нь шүү дээ. Тэр гейм шоу. Тэр бол нөгөө хүмүүс анзаарахгүй юм шиг дутуу үнэлэгдсэн хэсэг байгаа тий. За шоуг нь за ойлгомжтой талаараа супер. Parasite. Хин яг Parasite гэдэг те ингээд аягүй олон занглаатай мессеж байгаа да. Тэгэнгүүт манад бас ингээд сая нөгөө Netflix дээр нөгөө амраахын Марко Поло. Одоо жишээ нь за Марко Поло бол санхүүгийн үед фейлдсэн юм шиг үлээ. Би бол үздэг гэж ойлгосон. Тий. Тэгэнгүүт одоо ингээд нэг production чинь нөгөө ниш одоо нэг өвөрмөц нэг одоо 10,000 контент дондоос үзэгчдийг барих хэрэгтэй юм байгаа шүү дээ. Тэр юу гэж таарах вэ? Тэр чинь нөгөө ингээд Netflix юун дээр Squid Game дээр болохоор ингээд тэр нэг улаан хувцас гурвалжин дөрвөлжин гэдэг нэг юм байгаад шүү дээ. Тэр чинь ингээд орчиж. За Shogun гэдэг ангуудтай Shogun-ы тэр нэг соёл байгаа. Тэр нэг Испани залуу байгаа шүү дээ. Нөгөө юунаас олддог те. Тэр юу ч мэдэхгүй. Тэр зүгээр ингээд асууад байгаа байхгүй. Эш энэ юу юм гэхээр ингээд манай японочууд ингэ тийм а гэдэг. Тэнгүүд үзэгчтэйгээ хамт тийм үзэгчтэй тайлбарлаа л ингээд. Тэр нь илүү ингээд үзэгчтэй ингээд батаад байгаа. Parasite-ийн хувьд гэх юм бол яг хин Parasite юм биш. Үзэгч өөрөө Parasite байхгүй. Тэр чинь харин тий гол мессеж нь тий
Тий. Өөрөө альны талд байгаа нь тэрүүгээр л парасит байхгүй. Энийг нь тэр баяныг өмөрж болно. Нөгөөт нь тэр ядуу хүнийг өмөр. Тэр яг адилхан ядуу амьдралтай байсан хүн бол тий нөгөөдгийг л парасит л гэж харна шүү дээ. Нөгөөд нь ингэж исэн хүн тэрнийг л парасит. Тэгэхээр үзэгчд өөрсдөө л парасит. Тэнгүүд манайхны нэг юм чи өөрөө гоё сэдвүүн гаргаад хэллээ л дээ. Марко Поло. Энэ өөрөө манай ховлоо хааны тэр их гүрэн эмпайр ижсэн. Йоан гүрэн тухай кино. Тэрнийг Марко Поло дээр сайн тэр Испани залуу шүү Марко Пологоор тэр Италийн аялагч залуугаар ингээ хийчихэж шүү дээ. Тэгэнгүүтээ Монголын соёлыг ингээ танилцуулаад ингээ нэг юм яваад байгаа. Гэвч нөө Монгол философи байхгүй. Харин Шагууны өнөөдрийн амжилттай явж байгаа нь тэр нөгөө Таранага тоглодог жүжигчин тэр өөрөө продюсераар нь ажилласан. Тэр өөрөө Япон философиуд тултал гэж байгаа юм. асар их туршлагатай мундаг. Нэгдүгээр бүлгийн төслийг хийгээд хоёрдугаар бүлгийн төслийг 3 дахь хийх гэж одоо болсон гэсэн Марко Поло. Тэгээд ингээ яаж утсан бид нэг харахаар тийм үстэй нэг хар хүн ингээл ордонд байгаа л ингэсгээр гээд бид нар ирэхгүй те. Хоёрдоо бүгд англиар ярьж байгаа. Тэгэхэд сая шагуун дээр бас монголоор биш японоор ярьж байгаа шүү дээ. Тэр бол дараа нь дабын бололтын бол бүх стримүүд өөрсдөд төлбөрдөл ингээл хийж. Яг тэрнтэй адилхан монгол характер, монгол үг, монгол үгний аваа зүү дан гэдэг юм чинь гадныханд маш содон өвөрмц юм байна. Тэгээд дээр нь монголчуудын тэр философи гэдэг чинь яг юу юм нүүдэлчтэй философи гэдэг чинь юу юм бэ гэдэг юмыг үзэгчид үзэх гээд байгаа байхгүй. Тэгсэн чинь өөдөөс нь нэг юм хар хүн гарч ирсэн ингээл Марко Поло тэр чинь миний зүгээр анзаарснаар тэгээд тэр төсөл ер нь нэг юу яагааг бахаа л гэж би боддог. Санхүүгийн хувьд харин яг уу би бол амар фейлцэн тэр гэдэг нэг. Гэхдээ санхүүгийн хувьд ашигаа олоогүй юм шиг байна. Тэгээд дараагийн сизон явах гэж ойлгосон. Яг тэр нөө асуудал ороод ирсэн продюсер шүү дээ. Тэр чинь ард нь байсан. Тэгэхээр чи харин нэг Холливуудын нэг тэ одоо бараг л нөгөө нөхөртөө асуудал үүсгэл одол ингээд тэгэхээр нөгөө цэвэр нөгөө яг уу те ингээ Америк мундаг хүн ирээ тэгэл Монголын түүхийг хөндлөнгөөс яхаар л наалтахгүй л гэдэг л санаа байлгүй те. Ерөөсөө харин тэнийг л хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд нь харин зориглоод байхгүй бид чинь би энэ зохиолоо бичихтэй баг Монгол философиг ойлгох гэж өөрөө амар их юм хайсан ингэ. Хайгаал яа. Тэгэл олсон. Тэр юу вэ? Үзээ. Тэнийг ярихгүй. Үдсэн тэр. Тий. Би тэр тэгт айгу гой гарна. Ингээд би одоо ингээд нөгөө үедээ ярина шүү дээ. Энэ философч нь ийм учраас юм. Нэг л юм бодъё л да. Хаан хүн гэдэг чинь ингээд нэг энэ гурвалжин гэдэгсэл дээ. Тэрний орой дээр ингээд байдаг хүн шүү дээ. Өнөөдрийн нийгэм ийм байна гинэ. Ийм гурвалжин. Энэ хар дээр гэдэг ингээд тэр үед ийм байсан гинэ. Хар дэргэдээ үйлчлэлт. Like this. Тэгэд энэ унах маш амарх. Ингэж унах амархан ингэж унах. Энийг яг энэ чигээр нь тогтооно гэдэг чинь маш их ухаан, маш их төвчээр, маш их золиос. Тэгээд юу л ухаан л да. Тэгээд ингээл ярих юм бол ингээл гой юмуд зөндөө байгаа. Тийм ээ. Яг угаасаа тэртээ тэр үед энийг яг би бүр дугаар болгон дээр ярмаар санагдав. Яг одоо тэр Монгол ухаан, философи, үндсийн, өнөөгийн нийгэм бид нар ч ингээд ингэж холбох л өстой. Түрүүчийн дугаар дээр ч яг Монгол философиг бид нар яг ингээл ярилцсан. Чи ингээд хайгаад үтсэн чинь чамд Монгол философи гэхээр юу гэж бодогдож байна? Монгол хүн одоо Япон хүн гэхээр за энэ зарчимтай ангидаг тэгдэг. За Монгол хүн гэхээр за тийм юм гэдэг ингээд хэлэхээр ялгаа нэг юм шууд тас гэдэг ингээд хэлчих. Монгол хүн бол тийм ээ гэж хэлчих. Чамд юм бодож байна. Одоо бид нар орч ирэхгүй надаас айгүй хэцүүсэн. Олохгүйсэн. Яг энэ дэр нэг юм юу байгаа юм. За тэр философи нэг хэсгээс нь ингэж ярих юм бол зүгээр миний харсан үзгүй шүү дээ. Тэр чинь энэ бол яг тийм гэсэн тийм үг бол биш. Зүгээр миний л бодол. Үнэн нэг л бол. Монголчууд ингээ үнэн байх тусмаа ингээд юм байна. Хотлогдсон байна. Худал их байх тусам үнэн хүн хэрчүүлнэ. Үнэн их байх тусмаа худалчууд хэрчүүлнэ. Тийм учраас 13 дугаар зууны гүрэн байгуулах тэр бүх юм чинь бат итгэлтэйгэр бий болчихсон. Ерөөсө тэр л юм шиг надад санагц. Тэгээд би окей тийм. Яг баг 3 дугаар дараалж яг энэ гоё концепт явж байна. Гэтэ үндсэн айдиа нэдлэх. Гэтэ дандаа өөр талаас нь хүмүүс яриад нэрнгээсэл тэр түрүүчийн дугаар дээр юм үжитэй ярьж хахад үнэхээр ингээд тэр тухай тэмүүжин те ингээд аймгийг нийлүүлж хахад хүмүүс ингээд
атлист ингээд итгэл найдвар айдас байхаа болж эхэлж байсан. Нүдэнд нь цог бадарч байсан гэдэг нөгөө. Саяны наад өгчин бол би их дурталтай нөгөө Чернобыль гэж суралтаар ардаа шүү. Бид нар худал ярих тусам үнэнд өрштэй болчихдаг тийм ээ. Тэгээ одоо бол ингээд баг нөгөө яг л нөгөө кино зохиол бичин гэхэр бүгд тэ их орондоо хайртай гэхээр чи хийзээ тийм болчиход байна л да. Одоо ингээд CGI хим соёо ухаан тэр одоо ингээд хөгжөөд яг энэ кинон дэр бол бүр амар нөлөө үзүүлж шүү дээ. Энийг ер нь одоо илүү тэр би энийг яг чинь яг үндэ би сүүл ChatGPT танилцсан юм аа. Тэгэхээр сүүл танилцсан. Адилхан. Тэгээ би сая энийг идэг чинь яа би сая моментод бодож байгаа байхгүй юу? Гэхдээ тэр үед нэрээ ChatGPT-ээс бол тэгж их юм уушихгүйсэн гэж. Өөрөөрөө шаалж инеж байхгүй. Гэтэ тэр нь алдсан юм байхгүй шүү дээ. Тэр чинь уушаад хүн ингээд толгоонд юм хийнэ гэдэг чинь гоё шүү дээ. Тэр чинь сайхан шүү дээ. Одоо харин яг энэ point-ийг би бас ингээд зөвөр ингээд хим соёо ухаанаас ч юм уу ChatGPT үгүйсгдэг айдаг хүмүүс хэлмэр санагдаад. Ингээд технологийн хөгжлийг бид нар өөрийнхөө талд ашиглаад илүү үр бүтээлтэй болгочвол уг нь чөлөө цаг илүү гарна. Зүгээр маш энгийнээр цаг хэмнэн. Бид нар яадаг вэ гэхээр одоо сошиал медиа ч уг нь хүний аюу цагийг хэмнэх гэж гарсан баг. Тэгээ бөөнөр ингээ галс ингээ нийлж гэдгсэн чинь эсрэг үр дүнтэй болсон тий. Тэгэхээр ChatGPT ч юм уу тий бид нарыг тэрэнд л ашигламаар байгаа. Илүү дутуу юмд нэг юм балаа юмд биш. Тийм. Зүгээр ингээд тэрний чинь бас нэг сөрөг юм гараад байна гэсэн. Хүүхдүүд нөгөө хичээлээ ихэхгүй яагаад байна вэ? SMS-ээр хичүүлээд оюутнууд нөгөө юм сурах юм байхгүй. Одоо тэнгүүд дэлхийн сөнөд юу яхан л дээ. Дэлхийн сөнөгч юм уу дэлхийн аяараа тоггүй болно ч гэдэг нь болохгүй байх л да. Гэхдээ нэг тэгэд ингээд нэг амьдралын юм survival юм байхгүй болсон. Байхгүй чадвар байхгүй. Тэгээд нэг team ChatGPT-ний хүүхдүүд л өсөх байх л гэж. Тэр сая нөгөө гурвалжин дээр ярьж байгаад энэ зүгээр юу шүү. Би нэг 2 дахь спешиал дээр ярьж ирсэн. Зүгээр яг нөө комеди ч айгүй хэцүү айгүй амархан загналчаад байсан. Нөгөө өвөгдөө эцээрээ жок хийлээ барилаа гэх. Нөгөө мэдээж ингэ Чингис хаан бол агуу бид нар ингээд хизээч тэр үний экспириенс хийсэн бодсон юм хизээч чадахгүй. Зүрхлээ Чингис хаан миний мэдрэмжийг авч ирсэн болов уу гэдэг. Тэгээд эмэгтэй хүн режектлж үзчихсэн болоо тий. За Чингис хаан тий you're a great guy. Big daughter relationship бэлэн биш байна тий. Яг тэрийг авч ирсэн үү тий. Тэгэхээр хондоо Чингис хаан за одоо мэдгүй та нарын яг ямар юу зохиол хийж байгаа те за бүр хүннүүгүр мод уншааны юу ч байт юм эсвэл ингээд бидрээс өөр хүмүүс байгаа байхгүй яг үн те одоо хоёлаа цаг хугацаар аялаад яг ойлголцоогүй юу тэгээд одоо мэддэг чаддаг скил тийм үү бид нар хэр сайн морь унж чадах үлээ те тэгээд тэрээс нас нэг ном сум барьсан тэр чинь бүр ингээд шал тэр өөр бүр ингээд шал өөр ертөнд шал өөр үзэл бодол бүр ингээд өөр төрлийн хүний тэр зүйлийг одоо portray хийж ингэж үзүүлэн гэдэг энэ маш том сорилт байх гэж бодоод байна. Үгүй. Амар том сорилт байсан. Үнэхээр том сорилт байсан. Одоо бол тэрнийхээ ер нь бол яг тэр ойлголтынхаа ард бол гарцсан. Тийм. Ер нь бол гарцсан. Юугасаа гарцсан. Тийм. Нэг жишээ шүү дээ. Одоо хөдөөнс нэг ах нар ирлээ л дээ. Тэгсэн хажууд нэг хэд өгтөд жаг гэдгсэн нэг ах нар яагаад байгаа балаа юмнууд үгээд нэг юм хандлага байдаг шүү дээ тий. Яг тэрэн шиг л байхгүй юу? Бид нарыг орчин үеийн нэг жоохон тэгээд тэр засварууд хийдэг чинь бас нэг тийм юу л байгаа л да. Би яг анхандаа л ингээл яг хичээгэл хийж байгаа. Гэхдээ яг дундуур нь яг орчин үеийн хүний юм характер орж ирээд байгаа. Тэгээд тэрнэр ингээл хэсэг амрааж байгаа л ингэж байгаа л тагж ингээ харж байгаа. Зодлоо яриад ийм байхгүй те. Тэгэл яг тэр нөхцөлд очихын тулд бас ингээ хөдөө явна л та би. Тэр нөх хөдөө ингээд явхаар ингээд юуж бодохгүй тэгээд яг юм survival юм руу орчиж байгаа байхгүй. Амтаа алахгүй ирнэ буу үрнэ. Гэтэ ингээ хээр хон морин дээр явна те ядарна хөл гар чилэн юу шал өрн. Гэтэ ингээ тэн дээрс би ингээ хараалах. За имэйл нь юм байх хэвээр байна, тех хэвээр байна, хазааны байнга ингээ явчихар чи тийм учраас ингэ бүх юмнуудын холбоонуудыг ингэж ойлгож эхлэх. Тэгээ хоёр дээгүүр нөө тэр шин биеэрээ тулж иж. Тэ одоо ингээ нэг юм 2 3 уул даваа тэнд нэг гахааны юугаа гэхэд би нэг морь загцсан байсан чинь морин бүтгэргүй болоод 3 уул давхаар өвөл яаж явсан. Алхаад явсан тийм. Тэгээд ингээд даваад алхаад ингээд явж хахад хөшийнч таа
би ганцаараа ингэж явахаар ч гэсэн амар ийм биш тэ одоо 3 уул давна тэд нар чинь дэлхийн талыг эзэлсэн хэр чинь эдний тэр морь хоорондын холбоо те олсон бичиг тэр шонхор мэдээллийн юм бүр төгс байсан юм байна шүү дээ. Тэгэхгүй бид нар одоо яг өнөөдрийнхөө ингээ бодоод байгаа байхгүй. Айгу амар easy-гэр бодоод байгаа. Тийм юм бүхэн амар гоо шинэлгээр. Яг одоо тэр үед байсан юм шигээр бүх юмыг хэрвээ энэ үед байсан бол би энийг юу гэж харах вэ? Тэ тийм байсан бол яах вэ? Тэр нь тэр үеийн эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүсийн хайр дурлалын философи тэ тэр бие биенээрээ тэмүүлэн өнөөдрийнхээс биднээс бас өөр шүү дээ. Өөр шал өөр. Тэр чинь одоо ингээд одоо орон нутгад байгаа хоёр хүний та их нэртэй хамгийн сүүлд эзэн хайртай гэж хэлсэн. Тэгээд нэг арднаа хэлсэн багтаа хичээд байдаг шүү дээ. Тий одоо цаг дээр л ийм өөр нөө хээр тал нутагт байгаа хүмүүсийн орчин цагийн нийгэмсэн байгаа хүмүүсээ ингээд ялгаад тэгж харагдаж байгаа юм чинь төр олон жилийн өмнөх тэр хүмүүсийн хайр дурлал юм. Гэхдээ мэдээж орчин үзэгчтэй үзэж байгаа учраас тэднэрт тааруулсан юм л юм л дээ. Тэр арай айгуу сонирн байгаа. Яг тэр нөгөө нэг эсрэг нэг гэж ярих юм уу тэр концепт чинь удаагүй байгаа байхгүй том зураглалаар харах юм. Яг Чингис хааны үед байсан уу юу гэдэг юм. Зүгээр яг за хааныг байлээ те. Та хаантай юугаа барьцгаа. Жирийн иргэний үед ямар байсан тийм үү? Одоо ингээд одоо ихнэр хүн нөхрөө загин зандардаг байсан юм уу? Яадаг байсан гэдэг. Гүйл ах л да. Мэдээж нэг одоо л нэг тийм болчихвол нөгөө хүний эрх мэрх яригдал угаасаа цаг хугацаанд тэгж таарж байгаа болов. Гэхдээ тэр үеийн юу бол миний анзаарснаар бол нэг тийм биш. Гэхдээ нөгөө юу ихгүй нөгөө манайха одоо яг энэ ойлголтоор яваад байгаа ихгүй нөгөө одоо тэр үеийн хатан хүн нь бол тийм эрх мэдэлтэй байгаагүй тий одоо гэрийн өрхийн тэргүүн бол эрх мэдэлтэй байсан гэнгүүт яг өнөөдрийнхөө тэр позишныг тэднэртэй ингэж ойлгоод хичнээн эр нөхөр нь одоо өрхийн тэргүүн ч гэсэн хамгийн дээдэр хатнаа хайрладаг. Гэхдээ манайх тэр хайр нь байхгүйгээр зүгээр тэр позишн яриад тэр комплейн үсгээд байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө энэ эхнэрүүд нэг ихсгүү тэдний ихсгүү гэдэг чинь тийм биш. Эмэгтэй энэ бол би угаасаа энэ гэрэл гэгээ хамгийн дээдх нь мөн нөхөр нь дээдх нь мөн гэхдээ энэ хоёр хим хэмжээтэй юмнууд нь маш их хүндлэл маш их ойлголцол хоорондоо ярилцлага тэр бүх юм л явагдаж нэг гэр дотор яах юм бэ логикоор бодоход тэгэл орж ирнэ. Тэсээ нэг бол яваад өгөн те яваад өгөх хоорондоо тэр нөгөө тэр ихнэрийн тэр баатрын те Сүбэдэ баатрын ихнэр гэл жишээ яваад тэр том нэр хүнд бид нар өнөөдөр ингээд жанжин гэдэг нэг жанжин гэдэг аав ш тэгэхээр нэг юм одоо нэг юм одоо юу хэлийн зэргийн жанжин ч юм уу те генерал минерал ч юм уу тэргээр ойлгож болохгүй байхгүй тэр чинь шаал өөр 50 жилдээ хийгээд тий тэдний чинь тэр зан характер те олон хаттай байх нь бас аргагүй гэсэн тэр чинь амар хэн бодоод ингээд яхаар тэр дистройн нөгөөсөө ингээд заавалч өнгөж гаргаж ийж тэгээд тэр чинь нөгөө одоо өнөөдөр л бид нар ингээд за ихнэр одоо нэг тийм ботцсон ба тэрнийг ингэндээ мэгэндээ за найз охин ингэсэн ба тэрийг яаж аргах юм бод гэж юм бод тэд нар тийм бодохгүй шүү дээ бүгд л тийм бай тэгээ би энэ тэр хань за 8 гэдэг яах вэ гэсэн тийм л юм бодож байгаа шүү дээ тэгээ нэг гой нэг юу сонсгцсан юм монголчуудыг амар зэрлэг гэж яриад байдаг те дэлхийн юм дээр ингээ барбарианчуудтай эднэр ингээл айхтраад миний нэг төлөв зориод байгаа нэг юм баа энэ бид нар бол оюун ухаан тэ соёлоороо зүгээр оройн дээд нэсэн шүү гэдэг имийг л илэрхийлж гаргах гэдэг. Яг үнэ. Тэрэн дээр илүү их анхаарч ажиллаж байгаа гэхүү. Тэр чинь анх нэгдэх процессоос нь ахуулаад тэр чинь ясрыг ухаан ингээд зорж байгаа. Тэр яг хуу бүр бусад улсуудыг хүртэл харьцуулах те 1919 онд Америкт эмэгтэй анх санал өгөх хэрэг авсан. 1818 онд Англид юм бэл. Манад чинь сурхагтай нибэх анууд ингээд Чингис хаан тэ охтуудаа яваад айл импер болгоод тэгснэ нөгөө газар нутгийн удирдаад ингээд эмхтэй хүнийг ингээд эрт дээр үесээ маш өндрөөр дээдлж ингэж ирсэн. Тэртээ тэргүй тэр соёл тэр бас өөр айгүй өрмөц байгаа байхгүй. Тий. Тэр чинь Аристотл, Сократ 2-3 мянган жилийн өмнө эмхтэй хүн бол хүүхэд гаргаж хүүхэд өсгөл үүрэгтэй гэд баруун тэр чигтээ хэдэн мянган жил итгээ явуулсан байхад манайх бол биш шүү дээ. дээ. Тэр ялгаа малгаа хүртэл ингээд амар супер гаргагдаж ирэх. Одоо тэр дөргөн хатны тэр самардаг чинь тэр бас тэр эмэгтэй хүнийг хүндэлдэг тэр эрх мэдлийн тэр хэмжээнд байсан учраас л тийм юм. Тийм байхгүй байсан бол дөргөн хатантай Фатима энэ тэр бол тэр төрийг самарсан юм бол хийхгүй л байхгүй. Тэгэхээр тэр одоо ингээд тэр өнцгөөс нь ингээд харах юм бол фактууд нь түүхэн дээр ингээд байж байгаа ш. Тэгэхгүй ингээд манайхан нэг шууд утгаар нь л айгүй их ойлгодог юм шиг санагдаад байна. Яг одоогийн конфликт бас тэрнээс үүссэн
тийм хүчин зүйлс байх шүү. Олон зуун жил одоо нэг юм патриарх одоо нэг талдаа байжгаад бид нар мэдээж одоо тэртээ тэргүй ингээд тэгш ирэх одоо ардчлал энэ нийгэмд ингээд амьдарч идэл ялангуяа одоо бид нар заах би бол хүүтэй охинтой. Тэгээ яг л охиноо хүчрэхэг хүүгээ хүчрэхэг ингээд өсөх гэж. Яг ингээд бидний үеийн эмэгтэйчүүд маань хүчрэхэг өссөн. Тэгээ бид нэр хүчрэхэг эмэгтэйчүүдтэй одоо хэрхэн харьцах мэдэхгүй. Энэ бол нийгмээрээ. Тийм учраас мэдгүй гэр бүл салт гэдэг юм уу дандаа асуудлууд ингээд үүсч. Тийм. Тэн чинь нөгөө бас нөгөө би тэгж анзаараад идэв. Зөв ч юм уу буруу ч юм уу мэдгүй. Тэр нөгөө нийгмийн нөгөө шилжих хөдөлгөөнүүд нь шүү дээ. Одоо перестройка боллоо. Тэгээд араас нь арчлал гарч ирлээ гэдэг. Арчлал гарч ирээ гадагшаа явах болоод ирэх. Энэ зөв миний ойлголт шүү дээ. Нөө бүгд гадагшаа гараал явсан тий. Тэгтээ тэнд хүүхдүүд үлдсэн тий. Хүүхдүүд үлдсэн, эмээ өвөө дээрээ үлдсэн. Тэр чинь одоо бидний үе байхгүй тий. Бидний үе чинь яг эмээ өвөө дээрээ үлдээл яг зөв хүмүүжил авцсан гэж би боддог байхгүй. Тэгэнгүүт тэр хүмүүс чинь ингээд гараад ирлээ. Тэнгүүд гадагшаа явлаа. Эхнэр хүүхдүүд нь салт их боллоо. Тэнгүүд нөгөө гадаад юм үтцсэн хүмүүс чинь арай боловсрсан гэж бодно эмэгтэй ч хүн эрэгтэй ч хүн. Тэнгүүдээ би хүүхдээс хүний дор оруулахгүй гэсэн тийм нэг феминист үзлэр хүүхдээ хүмүүжүүлдэг ч юм уу те. Тэнгүүд нөгөө мамис боёуд маш их гарч ирээд мамис боёуд гараад ирэхээр нөгөө хүүхдийг эрэгтэй тэр одоо нөгөө мамис бой байлаа гэхэд тэр одоо ээжгээ тэр нэг эхнэрээр ингэ шүтүүлээл ахыг хүсэж байгаа байхгүй. Ариу аав байсан бол тэрнийг хандын дараад юу юм да босгож ирээд имрэн сэргээгээд дарахын дараад тэ ташууртаад магтахын нэг ингэ нэг за мужики болох гэдэг шүү дээ тэ. Замдны ээж нь орж ирж амьдралын самрна. Тий. Мамис боё ч. Тэ мамис боёуд хэндэг. Тэнгүүд яг тэр үе чинь юунууд ингээд нийлээд хүүхдтэй болонгууд мамис боёудын маминууд нь орж ирээд тэнгүүд тэнд бас нэг эмхтэн салж шиж шít. Тэр стил дахиад тэр хадам хичгэл болчихж байгаа. Тэр энийг одоо нэг гадагшаа яваал ингээд нэг нийгмийн шилжих хөдөлгөөний юу ч нь л энэ нөлөөлөл байж байгаа болов уу гэж би бодоод идэв. Гэхдээ яг магадгүй бүгд тийм биш шүү дээ. Зүгээр яг миний анзаарснаар ингээд харахад нөгөө монголчуудын нэг өөрснөө нэг хүний тор орохгүй шүү гэсэн нэг амар юм ба шүү дээ. Би одоо ямар ч их хүн тэгэж шүү дээ. Би хүүхдтэйгээ хойлох нь бол би хүүхдээс хүний тор оруулахгүй гэдэг. Гэхдээ нэг тэр үед чи нөгөө арчилсан юу руу шилжээд нөгөө эрхчлөөтэй юу руу ороод ирэнгүүтээ тэр хуучны юмнууд нь л байхгүй болсон. Одоо хазаар харин хүний дор орохгүй гэхээс илүү хүнд гай болохгүй гэдэг үзэл. Тийм. Тэр нь одоо тэдний хүүхдүүдээс гараад ирчих واخ. Тэгээ ингээд нэг одоо нэг үе чинь нөгөө үеигээс танигдахгүй яаж шít тийм ээ. Одоо та болвол ингээд аавтайгаа мэдээж одоо маш олон талаар адилхан юм шиг боловч бас шал өөр нийгэмд өссөн байхгүй. Таны аав танд ингээд тийм үү ингээд тэгэнгүүт чинь апдейт л гэж байгаа. Тэгэхээр нөгөө буцаа түүх рүүгээ орохоор 800 жилийн өмнө танигдахгүй өөр юм байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас таниулна гэдэг маань бол өөр амар тэр нөгөө супер юм байна л гэж. Нөгөө түүхтэнд ингээд түүх сонирхоод ингээд би тийм айхтар түүх уншааг үлдээ гэхдээ өнгөцгөн нэг simple нөгөө түүхүүдийг цаг хугацааны юунуудыг бол ойлгодог. Тэгээд тэрний яагаад тэгээд өгөх нь нэг одоо ирээдүйд болох юм чи яг ингээ хойно болцсон байна гэдэг. Тэнийг ингээ уншаад ингээ заа нэг иймэрхүү юм болно доо гэж тэл арай жоохон хувилбар нь өөр тий дөрөх нь өөр. Гэхдээ мөн ч нар агуулга нэг тэнд юунууд ингээ эргэлдээл махны машинууд эргэлдээл ингээл явж идэг. Тэгэхээр ингээ харахаар ерөнхийдөө түүх сайн уншвал ирээдүйг сайн харах юм байна. Яг үнэ. За ер нь бол нэвтрүүлгийн маань цаг ингээд ер нь тий хоёлоо өстой гоё ам халаад мэдгүй хэрч удаа тий угаасаа л гол зорилго нь тэр л дээ. Тэгээд ганц хоёр яг гоо ингийн асуултууд асуугаад тэгээд юу яа гэж бодож байна. Тэглээ ярилцлага өндөрлөе гэж бодож байна. За нодингийн үдид Баяраа гэдэг үний хөрөн болсон. Тий. Вьетнамд болсон тий. За. Пат хийгээл ороод ирлээ. Тэр хөрмөр хин хамгийн гоосон бай. Би усаа. Юу хамгийн сайн найз ахгүй мэн. Тийм үү. Тий 9 сарын 1-нд анх хамгийн их суйст танилцж мөргөлдөжсэн. За. Тий. Тэгээд сэтгэл хөөрөөд маш гоёсэн. Тэгээд тэр нөгөө хүний нөгөө хором гэдэг чинь хүний мартагдчихгүй нэг цагаан тол бохгүй. Амьдралд үлдэх цагаан өнгөтэй тол биш үү. Хуулахгүй арилгахгүй. Тэр цаг хугацаанд нь багтчихад маш их баяртай. Тэгээд би найз асуусан. Найз нь стоп хийх үү яах вэ? Би зүгээр амар happy байна гэсэн. Би найз яах юм чи найзынхаа хөрөнд ирсэн ч чөлөөтэй. Өөрийн хором шиг байлаа. Тэгээд дараа нь after party дээр нь бас боо юм болол сайхан нэргэл.
Өдөр энд баахан хүүхнүүдийг атаархуулсан ш та нар мэдж байгаа. Тэгээ хамгийн гол нь тэр чинь өмнө манай MC-г найз энэ 20 бол бөөнөр бүжиглж мүжиглэдээсэн. Тэгээ тэрэн шигээ санахгүй юу? Баярыг дээр очиж бүжиглэнэ бодохгүй юу? Тэгсэн тэр далаа эрэг дээр халуун бүчинд бүжиглэнэ гэдэг чинь бас яван галцсан шнэ. Бүжгэлсэн ш тэ. Бүжгэлсэн. Тэр чинь дараа нь үхэг алж байгаа юм шиг. Тэр MC-гийн хорон дээр болохоор бид нар жүжиглсэн байхгүй юу? Ингээд амьсгаж хөгшөрснийг тоглож бүжиглэхгүй юу? Тэг сайн тэр жигнэс яваад байгаа. Тэгээд басгаа байлаа гэл. Тэгээд амар гоё хорон болсон. Тэгээд би тэрнийг бас нэг бодсон нь юу гэж бодсон бэхээр яа тийм монголчууд ингээд гоё мэдрэмжүүдийг гоё аваасаа. Тийм үднээс ингээд гадагшаа амар гэл явж ялаа л тэ. Тэгээд тэр чинь боловсрох шүү дээ гоё. Өнөөдөр манай нийгэм залуучуудаас тэ явж гадагшаа явж үзээгүүд далайн ирэг дээр очиж байгаа хүмүүс явахаар амар гоё соёлтой болоод төшөө Монголдоос ингэх юм байна гэдэг юм. Тийм болоод тэр нь л надад илүү гоё санагц. Ямар тийм ингээд залуучууд бас. Тэгвэл зарим нүсийг жоох хэцүү байгаа шүү дээ манай хотод бас зарим хэцүү оршин суугч нар байгаа шүү дээ. Шууд ингэж харцдаг. Би бол гэхдээ тэрнийг бас буруутгах юм уу гэх юм. Тэр чинь хөдөө орон нутгад байгаа хүмүүс чинь яг ингээ хотел гээл ганц айл ч юм уу ганц айл байж ах чинь гэрээсээ гараад тэр цэвэр агаар найруулагч хүмүүстэй бүрэн эмпаттай болсон биз дээ. Үгүй тэр талаас нь бодохоор чинь тэр тийм байхгүй. Тэр хормон дээр бэлгийн морины шүдийг тоолчихъя. За та баяраад ямар бэлэг өгсөн? Бид хэд чинь хоримд нь нэмэрлээд тэгээд гар дээр нэг бас нэг идэв юм. Тэрнээс илүү юмчтай юу? Тий өөр яхаа тэгээд тийм тэгсэн юм. Тэгээд нэг бид нэг тэнд нэг бас нэг парти зохион байгуулсан. Тэгээ after party-г нь би яасан. Тий сэтгэл хөөрөөд. Сэтгэл хөөрөөд. Өнөөдөр after party заяа тойрч зориулаад бүх юм free гэж. Яа. Би сандэ тэр нөгөө юу яацсан. Нөгөө баярыг өрмөн дээр би нэг тийм мем тавьсан байхгүй юу? За. Инфлюенсерч биш, жүжигчин ч биш, рандом хоёр найз нэгээд хотын дарга сумын азрыг чой хамттай баярын зурагтай. Яа. Тим рандом хоёр найз байж л гэсэн тийм. Яг өөрийнх нь зүгээр найз нь. Тий. Байлгүй яхаа тий. Тэн тэгээ нөө гойны юм билээ бас надад хамгийн гоё санагдсан нөгөө хорим гэл Монголд ингээд хорим болохоор би бас яг тэгээд баярынхаа хоримыг харцаад бас яг тэгэж бодсон. Гадаад бас их гоё байна да. Нөө Монголд хорим болохоор чинь орой 6 цагаас 12 хүртэл бөө. Тэгээд тарчин. Тэгэл бол. Тэнд чинь ингээд хорим болохын өмнөх 3 хоног. Яа. Хоримын өдөр. Тэнгүүтээ хоримын дараах 3 хоног гэл тэ. Тэгээ Вьетнам чи юм хаахгүй тэ. Тий. Тэгэл тэр чинь айгуу гоё. Тэгээд амар бол найзуудтай болсон. Заягийнхаа бас тэр нөгөө гэр бүлийнхэнтэй танилцаал. Нэг юм мэдрэмж өгдөө шнэ. Бид нэг туслан явахаар нэг юм амар гоё өгдөө шнэ. Тэгээд нэг догтлол. Тэгээд яг тэрэн шиг тийм мэдрэмж авсан. Би эзэж тийм мэдрэмж авахгүй байх гэсэн чи яг тэр юм дээр. Тэгээд after party явахдаа бөөнөр нэг автобусан чих явдаг. Тэгээд цуслангийн дуу мод олж байгаа. Зэгэртэй нацааг насаа гоё эсвэл. Үнэхээр сайхан байсан. Угсаа нэг vacation-д явж байгаа нэг юм юу чинь нэг гэрээсээ хол авах гарч тий. Тэгээд өөргөө цул тавьчих. Чилэл очиж тий. За Fantastic Production-аас хамт ажиллахад хамгийн хэцүү хүн юм бэ? Йоо яг одоо ингээд сошиалэр одоо ингээд хотог асуулт шээ. Сошиалэр ингээд манай алдраг ингээд манай алдар шиг гайгүй шүү дээ. Жохон тийм нэг тийм яг ямар нэвтрүүлэг дээр хэлээс тийм болоод манай алдраг чинь бидэд нэг 37-г нэх гээд нөгөө наан учралтай нэг ток шоунд орсон. Тэрэн дээр л яг та жоох хэтрүүлэл ярьчихгүй. Тэгсэн чинь манай алдраг гэж манай алдраа бас гайгүй. Тэгээд хамгийн хэцүү үедээ ажиллах хүн чинь хин шүү дээ манай Барсаа шүү дээ. Тийм үү. Яг уу. Гэхдээ яг тэр нэг юу байгаа шүү дээ нөгөө зүрхний хилэн хийхээр болоод тэр чинь бас надад бас уурал шилнэ бас. Одоо би гол төр тоглоно болно. Тийм за. Тэгээ гол төр нөхсөн чинь тэгэл хүнд байдаг л занал да пэйдгээл гол төр авцсан юм аяхгүй ингээл. Тэгэхээр ариун бам бахыг дуудаад. Ариун бам бах чи баг тэнийг ойлгосон баг. Тэгээд манайхан бүүнерс сайн байна хаамах гэл бүүнерээс авахлаж. Зохиол өдргээ зохиол авчирсан. Ма фунжоо гэд Барсагийн дүрийг өгчдөг. Тэнийг уншаар ахаа. Би тэгээд би Барсад тамир өгөх. Тэгсэн чи Барсаа зэр. Хамаг юм эс. Тэг яг тэр үед л тэгжсэн. Тэрнээс ш дахиж нэг тийм юм. Манайхан гэхдээ нэг юу идэм маань амар тийм хэцүү биш нөгөө бид хэд ч бод баг 20 гаруй жилд нөхөрлөжлөө ш. Тэгэхээр нөгөө нэгнийхээ зүгээр яавал ууралдгүй яавал гомддгүй бүх юм мэддэг учраас ингээд нэг амар тэргүй ингээл өнөөдөө хийгээ сурцсан гэх юм уу. За одоо тэгээд нөгөө
позитив инэрлэлийн ярьдаг. Одоо юу ярих вэ те? Гэдэг шиг те. Тэгээд эрхэм найруулагч Тамир танд болон танаа баг хамт олонд бас ажлын амжилт хүсье. Энэ амжилт хүсье гэж байгаа нь бас Монгол төмний бас амжилт авах гэж бодож байна. Баярлаа. Тий. Тэгээд за мэдээж амьдралд нь бие махбодын хувьд, сэтгэл санааны хувьд аз жаргал, эрүүл энхийг хүсье. Хурж бидний урилгыг хүлээж авч бас оролцсонд баярлалаа. За тэгэлээ бас гоё сэдвүүдэр ер нь яг энд ингээл яхаа амар юм энгийн асуултууд тавигдал тий. Чойр мамбраа. Тэрнээс л яг гоё юм нээлттэй гоё би ч гэсэн айгуу яриа халаад бүр нүүр баг улаагаад цусны эргэлдсэн ингээд айгуу гоё байлаа. Тэгээд бас үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн бас авах гээх ухаанаар те энэ бол туйлын зөв туйлын буруу гэж юм байхгүй. Тэгээд тэнцэнсийг авах гээх ухаанаар хандаад. За баярлалаа. Thank you guys. Тэгээ та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Хоёрхан зүйл хүсэж байгаа. Нэгдүгээрт нь лайк саба дараарай. Хоёрдугаарт нь та бүхэн комментээр бас хамгийн энэ дугаарыг best мөчүүдийг бас бичээрэй гэж бодож байна. Мөн дараагийн зочны recommendation-ыг гэсэн хүлээж авна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай хэвчээ. Баярлалаа. За сайхан боо. яа. За thank you. Яа. За маш баярлалаа. Тэ аль болох бас усад ярилцлагаас өрмөц байх гэж хичээлэн шүү дээ тий.